Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зулж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө. Шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион дээр та яг энэ цаг мөчид Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгээ хүлээн авч сонсож байна. Мөн 3W1045 цагийн минь вебсайтаар бөмбөрцгийн өнцөг булан бүрээс бидэнтэй хамтдаа өглөөг эхлүүлэх боломжтой. Харин үзхийг хүсэх юм бол Facebook дээр гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичиж хайгаарай. Яг одоо Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг маань дүрстэйгээр танд хүрч байна. Радиогийн нэгдүгээр студид Эрка Очроо заяа найруулагч Мизо ажиллаж байна. Радиогийн шууд утас 9986 1045. 9986 1045. Сайхан амарсан уу? Сайхан амрах гэж байна. Амрах гэж байна гэсэн. Өнөөдөр бол энэ хүн ерөөсөө ажилдаа бол орохгүй юм байна. Сайхан амрах гэж байна гэсэн. За өнөөдөр манай Эркагийн одоо амралтаа Цийн өдөр гэдэг байна шүү. авахын өмнөхтэй сүүлийн өдөр гэж байгаа. Тий. За тэгэхээр бүгдээрээ өнөөдөр сайхан Эркаг нэг барцтын арилгаад Бүгд дээр бүлийн жин тавиад байгаа тий. өнөөдөр жингөө бүгдээрээ жоохон шарна шүү тий. Тийм шүү дээ. Амрах гэж байгаа хүн байна да энэ ч одоо юу хийх вэ те? Намайг яавал яа та нар. Хаа. Тийм баяр хүрдэ тий. Одоо энэ хүнд бол юу ч наалтгаа болчих Байлсан. Бүр скотч наалтгаа болчих байгаа шүү дээ. Юу ч хэрч наалтгаа байсан. Усанд орохгүй байгаа шүү. Одоо бүр тагтар. Сүүлийн 7 хоног хал усугаас тас. Гэхдээ 7 хоногийн дотор бас тагтаршинч гэж байхгүй. 7 сар явж гин одоо яг сүүлийн 7 сар яг амрах гээд байгаагаа сонсчоод. За тэгж одоо өглөөг сонсогчдынхаа сэжгийг хүргэж бас эхлэмээргүй шүү тий. Сэжгийг хүрхгүй сүжийг нь хүрэх юм уу? Тий, сүжгийг нь хүргэн штэ тий. За өглөөний минь манай Сайхан байна. Нойко маань хамгийн түрүүнд өглөөний мэндгэд ороод ирсэн байна. Нойко өнөөдөр айгүй ирцэрсэн биш Тийм байна. Харин тий. Дуу мөн борооны дуу мөн зочиж мочиж зэрэггүй айгүй айтайхан ирцэрсэн Тийм. байна. Үсэх нь айгүй урт эхэлсэн мэнд гэж байгаа байхгүй юу? Өглөөний мэнд гэж байгаа. Дөөрэж байгаа юм байна тий. За тэгээ манай орж ирсэн ирсэн юм байна бид одоо. сонсогчд минь төрүүлээд одоо яг 7:15 болсон байна. Тийм учраас шинэ найзуудаа бас меншн хийгээрэй те. Өглөө бас сэрээд хамтдаа бас яг энэ манай Улаанбаатарын өглөө шоунд оролцож марцганы те. Тийм ээ. Тийм ээ. Би дүүгээ меншн хийчлээ нэг энэ дүү ямар ч тань гэхээр өнөөдөр битээр одоо нөгөө аяллахын хүнсийг цуглуулах дүү юм байна. Дүү минь сэрээрээ эртгэн шиг одоо ажил төрлөө амжуулъя. Тий, бүгдээр одоо хоёлаа хааш явахаа яри. За тэгэхээр яг одоо меншн давалгаа болоод эхэлчихсэн байгаа. Меншн давалгаанд та оролцсноор 7 хоногийн сүүл буюу Баасан гаригийн 2 дахь болон Бэлэг булангаар бид паркт 2 хүүхдийг тань бүтэн өдөржингөө хязгааргүй бүх тоглоомн дээр тоглох эрхийн бичгийг болол өгөх гэж байгаа. Тэгэхээр ингийн тулд мэдээж нэвтрүүлэг эхлэнгүүд меншн давалгаа 2 булангийн дунд зүрхэн давалгаанд нэгдснээрээ та боломжийн эзэн болох боломжтой гэсэн. 7:15-аас 8:45 минутын хооронд Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг маань ажлын өдөр болгон танд хүрдэг байгаа. Мэдээж 7 хоног болгон бидэнтэй хамт өглөөг угтаж байгаа сонсогч танд баярлалаа гэд бидний зүгээс тань зориулсан, таны хайртай хүмүүс зориулсан, гэр бүлтэйгээ цаг өнгөрүүлэхэд зориулсан бэлгийг бэлдэж байгаа. Энэ 7 хоногийн бэлэг гэх юм бол түрүүн сая дурдлаа. Паркт 2 хүүхдийг тань тоглуулах тасалбарыг бид өгөх гэж байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр яг одоо меншн хийгээрэй. Хоёр эдэгтэй буруу дуудаад байна шүү. Меншн давалгаанда. Одоо хэлээ. Одоо очроо. Үгүй хэлэхгүй. За бидэнтэй холбоо өрөх утас шууд 9986 1045 шүү манайхаа. За залгаад 1045. Өнөөдөр гоё бидэнтэй хамт байгаарай. Хөл бөмбөгийн тоглолт эхэлчээд хэд хэдэн тоглолт ер нь бол явчаад байна штэ. Үзэж байгаа та хэдийн дэмжиж байгаа баг маг тоглож яаж үзэхгүй байна. Одоо амраад л үзэнтэй. Амарч ижил үзгээс. Надад хөл бөмбөгтэй холбоотой нэг мэдээлэл байна. За. Гэтэ яг хөл чамд яваа яах вэ? Хөл бөмбөгтэй холбоотой гэхээс илүү за бас холбоотой жиж магадгүй заа юу. За. Аргентины эцгийн газар хүүхдийн тэтгэлгийн төлбөрөө төлөөгүй 13 мянган эцгийн нэрсийг агуулсан жигсаалтыг Америкийн нэгдсэн улсын эрх бүхий байгууллагад хүргүүлсэн байгаа гинэ. За энэ арга хэмжээнд дээрх иргэдийг
дэлхийн хөл бөмбөгийн аврах шалгаруулах тэмцээний тоглолтыг цэнгэлдэхэд үзэхэд очихт нь оруулахгүй байх зорилготой гинэ. Яагаад гэвэл энэ хүмүүс хүүхдийн тэтгэлийг өгөөгүй шүү гэдэг үндслэлтэйгэр гэсэн үг заяа. За хүүхдэд тижээнд итгэх суурь үүргээ биелүүлээгүй итгээд үдэд хариуцлага хүлээх нь зүйтэй гэж бас Америк нэгдсэн улсын засгийн газар үзсэн байгаа юм байна. Хүүхдийн тэтгэлгийг төлөөгүй тохиолдолд цэнгэлдэх хүрээлэнд нэвтрүүлэхгүй хэмээн Буэнос Айрес хотын дарга мэдэгдсэн байгаа юм байна. За бас бусад нөгөө хоёр цэнгэлдэгт нь ч гэсэндээ хүсэлтэд өгсөн байгаа гэсэн үг. Олон нийт энэхүү шийдвэрийг болоод бүр 100% дэмжиж байгаа гинэ. Зөв штэ. Энэ 13 мянган аав хүүхдийн тэтгэмжийг өгөөгүй байгаа учраас тоглолт үзүүлж болохгүй шүү. Энэ стадион руугаа оруулж болохгүй шүү гэд. Тэгээ бүр цаанаас нөгөө улсын чинь хөлөөнд зөвшөөрөө тгий наадл чи оруулахгүй ашигла байна гэд ийм бүр зүйлд явагдаж байгаа юм цаан чинь. Бас болж чадахгүй байх. Тий, бас тэрнтэй бас нэг ойролцоо бас нэг ийм мэдээ бас байлээ. Нэг Солонгосын хөгжөөнд дэмжигч ингээд нөгөө лайв хийжсэн чинь хойдолтонд яг тэр Мексикийн нэг бүр тэр чинь улс төрийн нөхөр байгаа байхгүй юу? Уул нь бол албаны нэг тийм дарга нөхөр үлээ. Тэр ингээ хойд нь ингээ камерт ингээ орчиж байгаа байхгүй юу? Гэхдээ орохдоо ингээ нүдээ ингээ чиртаалгаад ингээ Аазуудыг ер нь бол барууныхан тэгдэг байхгүй юу? Нүдээ ингээ чиртаалгасан нь зөвхөн чартгар гэж байгаа ерөөсөө биш. Доромжилж байгаа хэлбэр байхгүй юу? Тийм гэжсэн тий. Одоо нөгөө харуудыг хар гэж дуудсантай адилхан байхгүй юу? Тэгсэн чинь тэрнээс нь болоод шууд ажлаас нь алдсан байлээ. Мексикийн засгийн газар энэ хүн бол ийм хүнийг ажил байлгаж болохгүй гэд шууд албаасаар халдсан байлээ. Нөгөө нөхөр нь уул нь уучлахгүй гэж муугаад боо юм болсон юм байна. Тэгсэн ч гэсэн халаа ийцсэн юм. Би яг тэрийг өчтөр л бас мэдсэн. Ашгүй дээ тий. Өчтөр яг ийм эн чинь нөгөө доромж бас ингээ биеийн хиллэг юм биш дээ гэдгийг өчтөр мэдсэн байхгүй. Тэгээд түүнийг нэг залуу бас постоор бичсэн байсан. Юу гэсэн бэ гэхээр Солонгост ингээд бас нэг хятадтай ингээд ажилтдаг юм байна л да. Тэгсэн чинь бас ингээд ялгаагүй тэр хөдөлгөөнийг үзүүлсэн юм байна. Тэр чинь нөгөө хамт ажиллаж байсан хятад нь болохоор наригж гин гэж утсан гинэ. Тоглож гин гэж бодоол ингээд өөдөөс нь ингэсэн чинь нөгөө залуу нь болохоор хис сайн мэдэхгүй юм байна. Монгол залуу болохоор чи яагаад ийм үйлдэл хийж байгаа юм бэ? Эн чинь бол доромжилж байгаа гэсэн үг ээ. Чи энэ хүнээс уучлахгүй гэж хэлсэн гин. Тэгээд нөгөө угаасаа албан ёсны доромжлол байхгүй. Тийм чинь нөгөө хятад нь болохоор би ёстой мэдээгүй намайг ингэж гин гэж ёстой яагаагүй надад ёстой үнэхээр би чамд маш их баярлж ин талах чинь гэсэн гинэ. Харин нөгөө залуун ч гэсэндээ яг түүнийг тоглож ийн л гэж ойлгосон гинэ. Би өрөөсөө тэгэж доромжлол гэж ойлгоогүй. Намайг ёстой чин сэтгэлээсээ уучлаарай гэд тэгээ уучлахгүйгээд ингээд ийм үйл явдал явсан. Хүмүүс энэ үйлдэлийг харахтаа заримдаа ингээд тоглоод байна. Тэгэд ийдэг зан гаргаад ингээд наригаад байна гэж боддог. Гэхдээ энэ бол үгүй юм аа. Энэ бол доромж утгатай юм аа. Бүр үндэснээр нь доромжилж байгаа илэрхийлэл юм аа гэд ингээд нэг хүн бичсэн байсан. Тэр бүр монгол хүн бичсэн байсан аахгүй. Тэгээ би анх удаа бичсэн шүү дээ. Югасаа яг тийм байдیں۔ Энийг одоо жишээлбэл бид нараас нэг рил тоглоом хийгээд ингээд идэг шүү дээ. Ингээд идэг. Яг үндэ эн чинь бас л нөгөө онцгой үед ашиглах ёстой таних тэмдэг юм шиг байгаа шүү дээ. Тий. Нөгөө амаараа хэлэх боломжгүй надад тусламж хэрэгтэй байна. Би ингээд нэг аюул дотор байна гэдгийг илэрхийлж байгаа хиллэг юм билээ шүү дээ. Бид нөгөө тоглоом шоглоомоор ингээд ашиглаад ахаар яг хэцүү зүйл тулгарсан үед ингээд тусламж хүсэхэд нь тоглож гинэ гэж бодох жишээний болох гэдэг. Тугалны үлгэр юм одоо тий. Тийм учраас яг энэ бас нэг биеийн хилэмжүүдийг бид нэг ойлгодог, мэддэг болчих хэрэгтэй юм шиг. Бид гурийн хэн тоглодог лээ тэрнгээр? Тэрүүгээр нэг л тоглодог тий. Үгүй ерөөсө тоглодоггүй шүү. Бид гур бол тоглодоггүй. Бид гур ястаа тоглохгүй. Тий. Уржины тоглолтоос хараа нэг юм сонин дүр зураг ажиглагдсан байна хөөе. Ажиглагдаад ах юм юу хавтай. Испани Капнау гэж одоо улс байгаа даа. Энэ бүр нөгөөт нь бол сонсооч хүн. Харин тийм байсан. Тэр улс хоёр хоорондоо тоглоод Испанштэй нэгэдэг нь тэгсэн чинь 0-0-оор дууссан байх юм. Одоо Испани одоо яаж байгаа юм болоо энэ би тоглолтын үзээгүй л дээ. Дэлхийн аврагт орно гэдэг чинь сургуу нэр мөр нь ингэж цуйрааддгүй газар байсан ч гэсэндээ тэр чинь тамирчид нь мундаг байна л гэсэн үг байгаа байхгүй юу? Үгүй ээ одоо тамирчид нь мундаг бол улсын шууд мэдчихдэг байхгүй хүмүүс. Шууд. Одоо жишээлбэл Египт гэдэг улс тийм сайн биш. Гарч ирж иж олно штэ. Болохгүй. Та нар яах гэж ингэж яадаг? Яг хөлбөмбөг үздэг яг нөгөө хорхоотнууд бол мэдчихэж магадгүй. Энэ улсын тэр тамирчид нь тим лиг тоглолдог гэж мэдчихэж магадгүй. Нэрийг харахад бол бүр сонсоочгүй нэр байгаа. Тэгээд тик хоёр дууссан юм байна те. Дааж маань хүрнэх дуу шуугүй унтаад гэсэн. Тэгээд дууссан юм байна. Тэрнээс гадна бас нөгөө нэг Бэлэг Египт хоёр одоо нэгээр тэнцсэн байлээ. Египт бол одоо сайн байхгүй. Яг тэгэхээр нөгөө нэг юуны Европын лиг тоглодог хин гэж залуу юунаас Египтийн лигээс гаралтай байхгүй.
Оо. Нөгөө юу яасан чи юу яагаад тэгээд юу яагаад яасан чи юу гэж ярьчлаа шүү. Оо шээ. За комментуудыг хүргээд ихний болон руугаа шилжүүлээ. Өглөөний минь гэд Нойко бичсэнийг бид уншсан. Төөги өглөөний минь гэсэн байна. Ядамсрын туяа өглөөний минь гэсэн байна. За тэгээд меншн даалганууд бол өрнж байна. Өглөөний минь миний хайртай 3 дүүдээ өглөөний минь дээ гэд аялал оюутан сайн байна уу? Сайн аяхан аялаад ирсэн үү? Гигийн тугалаг өглөөний минь дээ баярлаа хайртай шүү гэд Давасрын баяр маань дахнаас мэдчилж байна. За мөнхөө өглөөний минь гэж орж ирж байгаа бол Монголд хүүхдийн тэтгэмжээ төлөөгөө бол хилээр гаргадаггүй гэсэн ингээд ятамсрын туяа маань орж ирж шүү. Гэхдээ ер нь Монголд ч гэсэндээ нөө хүүхдийн тэтгэмжээ төлөөгөө тохиолдолд гэсэн тийм арга хэмжээнүүдийг стожиг шат дээр дараатаагаар аваалаа юм байлээ шүү. Бүгдээрээ сайхан амарсан уу? Сайхнууд минь ээ гэд манайхан аль хэдийн ороод ирсэн байна. Ингээд өнөөдрийн болонгууд та ороход бэлэн болсон байна. Сайн цагийг хамт бүтээе. Дурсамж 1988 гэмих болонгууд өнөөдөр таныг хүлээж байна. Ингээд эхний болон руугаа шилжицгээе. Та бидний амьдрал жижигхэн үйлдэлүүдээс л бүтдэг. Энэ амьсгалал, ээлдэг үг, хүндлэл. Энэ бүхнээс л сайн цаг эхэлдэг. Сайн бодол зөв хандлагаар сайн цагийг хамт бүтээе. За тэгээд Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн бас нэгэн чухал булан бол сайн цагийг хамтдаа бүтээе гэж байгаа. За мэдээж сайн цагийг хамтдаа бүтээх бол бүрэн боломжтой гэдэгт би бол итгэлтэй байгаа. Тэрэн дээр мэдээж өнөөдөр бид нэгэн сэдвийг дэвшүүлэх болно. Тэр сэдв дотор бүгдээрээ хамтдаа гоё чөлөөтэй ярилцъя. Тэгээ шууд залах утас 9986 1045. Тэгээ та бүхэнтэй ярилцахад яг одоо 1-р студиуд бэлэн болсон хөтлөгч Эрка Заяа очроо, найруулагч Мизу нар байна. За өнөөдрийн сэдв бол контент бүтээгч гэдэг ерөнхий сэдвийг агуулж байгаа. Гэхдээ энэ дотор юу агуулгадж байгаа вэ гэхэлэр сайн цагийг хамт бүтээхийн тулд мэдээж бид танин мэдэх хэрэгтэй болох гэдэг шүү дээ тий. Танин мэдхийн тулд ямар нэгэн байдлаар контент хин нэгэн бүтээж бидэнд бас таниулах гэдэг. Харин яг тэр контентийг үзээд энэ олон контентууд биднийг сайн цаг руу тэмүүлсэн, сайн цаг руу хөтөлсөн ийм контентууд хэр олон байдаг болов. Контент ер нь яг хүнийг сайн цаг руу тэмүүлэхэд нь, сайн цаг руу явахад нь дөхөн болдог болов, түлхэц болдог болов. Энэ талаар хамтдаа ярилцах гэж. За тий, ер нь бол яг контентоор дамжуулаад сайн цагийг бүтээх боломжтой юу гэдэг байгаа тийм ээ. Тэгээд яг ямар одоо контент бас үзэх дуртай бай. Надад бас сайн нөлөө үзүүлдэг вэ гэх мэтчлэн ер нь нэлээд детальчлаад бас яриад явал гоё явах гэж бодож байна тийм ээ. Би бол ингэж бодод байгаа байхгүй юу? Ингээд хараа яг машин ингээд нэг юм ажиллахгүй бол нэг газар л хөргөх л байх л та ер нь хөргөх байх. Гэхдээ одоо жишээлбэл би ингээд маргаашнаас нөгөөдөр бид нэр аялалд гарах гэж төлөвлөж байна л да. Тэгээд миний одоо яг өнөөдөр маргааш хоёрын гол үүрэг юу вэ гэхээр машины хамгийн сүүлийн эцсийн байдлаар бүрэн бүтэн байдлыг нь одоо би цэгцлэх гэдэг байгаа байхгүй юу? Одоо тэгээд ажилддаг юм байвал ажилддаг болгох те. Тотоо ажиллаж байгаа юм байвал тэрийг одоо засах сэлбэх энэ төр гэдэг ажлыг би хийх байхгүй юу? Одоо манай ихнэр ямар хийлтэй юм биш. Яагаад гэхээр хараа бид нар хүрэх гэж байгаа газар илүү тав тухтай, илүү саадгүй, илүү асуудалгүй хүрээд илүү тэгээд буцаад ирмээр байна шүү дээ. Яг тэрэн шиг юу гэдгийг Монголыг одоо машин гэж бодох юм бол те ямар нэгэн байдлаар бидний аль нэг хэсэг юм доголдолтой эсвэл аль нэг хэсэг юм дутуу дулмиг ажиллаж ивэл бид нар яг сайн цагт хүрхийг хүрээд ингээд хүрхийг гэдэг хичээгээ зорио явж хахад яг хүрхэл баг. Гэхдээ жоо төвхтөө хүрэх баг. Тэр утгаараа би бол одоо контент бүтээгч нарыг бол сайн цаг бүтээхэд бол хасар том нөлөөтэй гэж би бол бодож байна. Тэ энэ ерөөсөө контент бүтээгч нар гэлтгүү ер нь таны хийж байгаа бидний хийж байгаа бүх хүний хийж байгаа ажил сайн цагийг бүтээхэд маш том нэмэртэй. Тэр дотроо би бол бүр контент бүтээгч нарыг одоо тэр аялалд явж байхад одоо тэр сонсдог хөгжим шиг нь те эсвэл одоо сонсдог тэр одоо юу гэдэг подкаст шиг нь те тэгээд тэр сонсдог юм шиг нь одоо зүйлсүүд гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгэхээр яг хүрхэл баг. Гэтэ их л уйдгартай, их л удаан л хүрэх баг гэж би бодоод байгаа байхгүй. Яг хүн бол ингэдэг л гэж лээ л да. Өдөрт ер нь дэлхийн яг юм судалгаа нь болохоор өдөрт хүн 2.5 цагийг ер нь контент одоо бол яг зарцуулж байгаа гинэ. Тэгэхээр өөрийн мэдлэлтэй мэдлэхгүй үл хамааран нөө яг контентээс бол тодорхой хэмжээний нөлөө авж байгаа. Тэр нөлөө нөгөө нэг би дурггүй байсан ч гэсэн нөлөө авч идэг гэж байгаа байхгүй. Яг тэгэхээр нөгөө далд ухамсарт нь
тухайн зүйл нь байж идэг, хадгалагдаад идэг гэсэн үг. Тэг нь. Тэгэхээр контент бол амар нөлөө үзүүлнэ. Гэхдээ дэлхий дээр ер нь бол ийм сайнаарч нөлөөлж исэн контент байна, муугаарч нөлөөлж исэн бас контент байгаа. Тэр чигээрээ улсыг ингээд өөрчлөөд те хандлагыг өөрчилж исэн ганцхан контентээс болж өөрчилж исэн юм түүхч бас байдгийм байна. Нөгөө талдаа бүр улсыг бүр үүмэн самунд оруулж исэн те ганцхан контентээс бол тийм үйл явдал ч гэсэн бир нь бол байдгийм байна. Тэгэхээр контент гэдэг бол хамгийн чухал гэсэн үг л те. Тий. Ягаад коммунизмын үед чинь нөгөө нэг хүнд нөгөө ард иргэдэд контент цацхад заавал нөгөө тусгай тийм зөвшөөрөл хяналтаар орж иж одоо тэрийг цацах хэрэг үүсдэг байсан байгаа шүү дээ. Шалтгаан нь манайд одоо манай тэр удирдажсэн тухайн үеийн нөхдүүд бол мэдчихсэн байгаа хөөхгүй. Контентоор дамжуулж одоо юм болдог гэдгийг мэдээдсэн байгаа хөөхгүй. За сонсогчтой холбогдъё байна уу? Өглөөний минь. Өглөөний минь. Сайхан амарсан уу? Сайхан амарсан. Бүгдээрээ сайхан амарсан. За манай Nokia-гийн хувьд контент бүтээгчдийн талаар ер нь юу гэж боддог вэ? Яг сайн цагийг бүтээхэд хэр хувь нэмрээ оруулдаг болов? Уг нь нэг талаас айгүй зүв байгаад байгаа байхгүй юу? Жишээ нь нэг хүн чинь бусдад хөрөх, аруулаа хөрөх хоёр ч ондоо байгаа даа шүү дээ. Тэгэхээр надад бол зөв санагддаг. Гэхдээ нөгөө хүмүүсийн хийж байгаа юмнууд нь бас зарим талаасаа нэлийн өрөөсгөл байгаад тийм шиг санагддаг шүү дээ. Би хүмүүстэй хэлдэг байхгүй одоо тэгэх ёстой, ингэх ёстой, эрүүл байхын тулд ийм хоол идэх ёстой ч гэх юм уу те. Ийм дасгал сэтгэл санаагаа сайхан болгохын тулд ууланд гар гэдэг ч юм уу нэг иймэр хачин юм. Нэг талаас айгүй хачин байгаад байгаа байхгүй ягаад гэвэл хүн болгон ч өөр учраас яг тэгэх ёстой гэхээсээ илүүтэйгээр ийм байд юм байлээ шүү гэдэг зүгээр ерөнхий мэдээлэл өгсөн. Тэгээд эрдэм шинжилгээнд дээр тулгуурсан нотлохойтой юмнууд байх юм бол зүгээр юм шиг санагддаг. Тэнгүүд ихэнх хүн өөрийнхөө зүгээр бодлыг дандаа яг ингээд ихэнх одоо ингээ амар их олон фолловерстэй хүмүүс бол зөв өөрийнхөө бодлоор өөрийнхөө одоо юу гэдгийг хийж чадаагүй ч гэдэг юм уу ингээд яваад байдаг юм шиг. Тэгээ тэрийг нь ингээд муухаар дагцсан хүмүүс аягүй байдаг байхгүй юу? Тэгээ тэрнээсээ болоод нэлээд ингээд за өвчин эмгэг дээр ч ингээ хархагшуулсан юмнууд зөндөө байдаг учраас аль талаас сонсож байгаа за яг хийж байгаа нь сайн байж болох байх. Тэгвэл сонсож байгаа нь ядахтай шүүлтүүртэй сонсооч ээ. Энэ хэлж байгаа юм болгон чинь өөртөө яг тохирно гэсэн үг шээ. Тэр навчаад зэгээ таараал үз. Гэхдээ чи өөр хүн шүү гэдгийг бас нэг ойлгож сонсож байгаасаа гэж боддог шүү дээ. Үй би энэ дээр бас Nokia нөгөө нэг бурхангүй газрын бомб галзуурна гэх чийл юм биш үү наадах чинь тий. Одоо харин сте толгойтой бүхэн сэтгэл зүйч нар болсон байгаа. Гэхдээ харин тий боловсралтай хүмүүс нь контент бүтээхгүй болохоор боловсралгүй мань хідэн контент бүтээгээд бодлоолоод байгаа байхгүй. Уг нь нэг тийм те. Гэхдээ яг нөгөө би болохоор тэр доолоос ингээл хүмүүсийн за яг өөрийнхөө тал дээр гэхээс сэтгэл зүйн талаас нь зөвлөгөө өгж байгаануудыг харахаар ерөнхийдөө бас бүр буруу биш л те. Гэхдээ нэг одоо номын хавцсан уншсан хүмүүс ингээд нэг юм тавьсан байдаг байхгүй юу? Тэг. Тэнгүүтээ тэрүүгээрээ энэ чинь ийм л юм байдаг. За одоо жишээлбэл готрал гэдэг бол тийм байдаг. Төсвөл төгшөөлт гэдэг бол тийм байдаг. Ингээл амар дураар тэгээд нэг хідэн шинжүүдийг нэг Google-с хайцсан ч юм уу, уншсан ч юм уу нэг тэгсэн юм шиг юмуд бас байдаг. Мэргэжлийн сэтгэл судлаач нар бол арай өөр ингээд контентыг бас айгүй сайхан сүүлийн үед л мэргэжлийн төвшөндөө өөртөө хүргэдэг болсон. Тэгэхээр мэргэжлийн хүмүүсийн юмын яг мэргэжлийн юмын одоо сонсож байгаа чи одоо жишээлбэл комедиан гэлээ гэхэд би шал өөр эркөгийн юмыг сонсоод иж болохгүй байхгүй тий. Тэгэхээр цагаа өгч юм билээ. Яна очроогийн Чаажа. Очроо. Шууд болон гардчих. Өглөө яг толгоос хэрэг гартандаа. Чаажа гэсэн чинь Яах вэ? нэрээ юу л тийм билүү гинэ. Миний нэрэн дээр яг тийм астай уучлаарай. Би бүр нэр цэжилж чаддгүй болохоор. Харин тийм хүмүүс. Тэгээд очроогийн жишээлбэл зөвхөн ямиг нь үзүүл илүү дээр ахгүй те. Яах гэж бид нар мэрэгжлийн гэдэг юм одоо төвшөнд хүрэхийн тулд хэдэн мянган жилийн Тэр ёстой үний юм билээ шүү. Ямар ч байсан л арай л илүү байгаа шүү дээ. За мэдээж бүр амар perfect биш л те. Бүгдээрээ суралцж байгаа учраас гэхдээ л мэрэгжлийн төвшөнд нь энгийн үнээс нь арай илүү л
төвшөнднөөс турсан байгаа учраас тэр хүмүүс дээр очиж байгаасаа тэр хүмүүсийнхаа хэрвээ сэтгэл зүйн талаар нь сонсомоор байгаа сэтгэл зүйн талын хүмүүс дээр за онгой ч гэдэг юм уу юу гэдгийг гоё тийм комедиан сонсомоор байгаа бол яг мэрэгжлийн комедианч дээр ч юм уу тий. За маникюрыг бас ингээд хармаар их юм бол тэр маникюрчин дээр нь ч гэдэг юм ингээд мэрэгжлийн үнээс нь л юм контентуудыг харж байгаа л зүгээр юм болов уу гэж боддог шүү. Наач зөв яг үнэ шүү. Ёстой үнэ тогоонд чанагдсан те. Тэгээ учиртай болцсон хүн нь хамаагүй дээр байхгүй. Хүмүүстэй хэлдэг байхгүй юу? Яавэ гэхээр одоо мэдгүй хүмүүс бараг байхгүй. Бүгдээ амар сайн мэддэг хүмүүс болсон. Тэгсэн хэрнээ ингээд жишээлбэл 7 дурлын хайр байлаа гэхэд яг бүгдээр адилхан авттай. Тэнгүүд эхнийх нь хайрыг уншчихл би хайрыг мэднэ гэдэг байгаатай адилхан байгаа байхгүй. Гэтэл тэр хайр чинь дотроо найз яар, ээж яар юу гэдгийг те. Зөндөө олон байгаа шүү дээ. Тэрийгэ мэдгүйгээр наадлын өнгөцхнийг нь л ингээ яачаал би тийм өвчтэй би ийм те гэж орж ирдэг байхгүй. Тэгэхээр би ийм өвчтэй юу? тий. Одоо барыг тэгдэг болсон юм уу? Бүхэн л ихэнх хүмүүс маань юу гэдгийг өөрсдийг одоо яриан дундаа найз нөхөд ч гэсэн ярьж байхдаа би чинь нөгөө юутэй штэ ADHD штэ гэж эсвэл би OCD-тэй штэ гэж тий. Тэгээ сүүлийн үед болохоор нөгөө өөрсдөө юу гэж хэлэх ер нь энгийн хүмүүсийн яриан донд дандаа нэг манай нэршлиг хилдэг болчих. Тэгээ юм болгон чинь ингээд нэршилтэйгээ болно гэдэг бол энэ бол эмгэг тэгэхээр эмгэг болтлоо тэгэж өмнөхөр явцсан бол засвал та тий ягаад ингээ өвчтэйгээ ингээ хорхоод шүтдэг яваад идэм бэ. Тэгээ тэрүүгээрээ бахархаад тий. Би 3 шүт хорхоотой штэ гэдэг. Тийм барыг хийж байгаа гэдэг тий. Би OCD-тэй штэ гэдэг нөө. Тийм ээ. Яваад их нь айгу тэрүүгээр бахархах зүйл ерөөсөө биш учраас таад маань Яг уншиж мэдсэн бол сайн байна те. Гэхдээ бас мэрэгжлийн хүнээр нь яг эцсийн зөвлөгөөг нь аваад яг нэг үйлчлэгийг нь авах хэмжээний хүн болгонд өөр шинж тэмдгээр илэрдэг шүү. Тийм болохоор өөртөө тахирсан л жорыг олж авч авал зөвөр юм шиг санагддаг шүү. Баярлалаа Найка. Түрүүн очроо нөгөө ямар юм сонсдог вэ гэдсэн. Ихэнхдээ тайрын тэр сүулт нөгөө нэг хэдхэн секундын бас нэг аюу өөргөн хийгээд байгаа юмнууд байсан шүү дээ. Рилүүд хортой жимс очрогийн нөө. Заягийн айгуу Заягийн нөгөө нэг хайрын тухай нэг тий. Хайрын айгуу гоё юм бэлээ. Богинохон Дутуу хайр лөө. Бидэд харин тэгэл рилээрээ дамжуулаад бассан гэж. Шүүтэй холбоотой юм байлаа. Яа сонсоогүй. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгэрүүгээ. Тэгээд би бол яг тиймэрхүү жишээ ингээд хавсрагцсан. Тэгсээр нэ яг юм бодтой түүхээс сэтүүлсэн ч юм уу эсвэл яг эрдэм шинжилгээнд дээр одоо хулбарлсан одоо жишээлбэл сармөгчний түүхүүд гэдэг юм уу тэг юу гэдгийг ингээд янз янз байдаг шүү дээ. Тэгээ иймэрхүү юмыг бол богинохон хэмжээнд сонсохыг аягүй хүсдэг. Тэгээ тэндээс чинь аягүй гол. Таны мэдэх хүн гэсэн үү? Ер нь тийм. За баярлалаа Найка. За. Чи best шүү. Thank you. За. За дараагийн сонсогчтойгоо холбогдъё. Байна уу? Өглөөний минь Зөнөмдөө сайхан амарч. сайхан амарсан. Цэгийн анхлынхаа хөгжмийг бүр унтраагаарай. Унтрацсан. Сая яг унтраалаа штэ тий. За цэгийн сайхан амарсан уу? Сайхан амарч. Сайхан амарлаа. Сайхан байна штэ бас тий. За өнөөдрийн сэдв мэдсэн. Сонссон гайсаа Nokia-гийн ярьж байгаа сэтгэл зүй холбоотой юм байна. Го. Сэтгэл зүйтэй холбоотой. Цэг ингэх гээд байгаа. Нөгөө сайн цагийг хамт бүтээ гэдэг болон дотор явж байгаа штэ бид нар. Нөгөө сайн цагийг хамт бүтээхэд контент бүтээгч нар хэр одоо үүрэгтэй вэ? Оролцоотой байна. За ойлголоо. Наадмаас айгаа хоёр талтай. За. За мэдээж айгаа гой хөөхнүүд бол байна. За. За тэгээ би контент гэдгийг одоо буруу ойлгож биш мө, зөв ойлгож биш мө. Одоо жишээ нь одоо сүүлийн үед бас нөгөө нэг кино аппликейшнуд аягүй их байгаа. Мөн тэд нар ч бас орно л доо. Тий, тэгээд кино аппликейшнуд дээр тэр насан туршид зориулсан гэж баахан л юмнууд оруулаад байдаг. Тэгээд нөгөө жүжигчин нөгөө болт нөгөө нэг юун дээр нөгөө Холливуд амраатай цуг тоглодог чинь ямар кино вэ? Болд Эрдэнэ үү? Тий, болд Эрдэнэ. Болд Эрдэнэ үү? Драмын театрын болд Эрдэнэ үү? За. Болд нөгөө нэг юун дээр тоглодог. Нэг юм гоё юм зүүн царайтай те. Тий. Яна зөв хүн ярьж байгаа да. Тэр нэг юун дээр
фэйстэйг тавьсан байсан. Энэ кино контент бүтээж байгаа хүмүүс жоохон бодолтой бүтээж байгаа чи. Тий. Баахан насан туршид зориулсан, баахан насан туршид зориулсан гэдэг байгаа боловч зүгээр л баахан нөгөө нэг юу харуулсан байна гэдэг. Тэгээ ямар ч нөгөө аппликейшн ямар ч насны хязгаарлалт байхгүй зүгээр л татаал үзэл бол. Мөнгө төлөөл үзэл Үй, бол. сая яг наадах чинь болсон шүү дээ. Нөгөө вүүдээр оронгууд нөгөө нэг авчиад насан туршийн кинон трейлерын шууд ингээ автоматар тоглоулагдаад. Тэр чинь уг нь цоочтой байх хэрэгтэй. Тийм, уулын цоочтой байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр чинь бас эцэгхийн үүрэг хариуцлага болчихж байгаа байхгүй. Гүг тэр нөгөө контентийнх нь оруулж байгаа нууд нь өөрсдөө тэр юуг нь тавиаг Манайх өөрөө вүүтэй байхгүй юу? Гүг саяхан тийм болсон. За сонсогчоо сонсъё. Сонсогчоо сонсъё. За. Одоо нэг сургууль соёл амарцсан байгаа ч яг аав ээж нь байж байгаа үед юу үзэж байгаа хүү хай гэдэг нэг хязгаарлалт байж болно. Гэтэл одоо ч нэг сургууль цэцэрлэг амарцсан бид одоо нэг ямар заавал аав ээж нь зэрэг ажиллахаас өөр арга байх. Тэгэхээр тэр хүүхдийг юу хийж байгааг ажлын 8 цагийн хугацаанд за ирж очихтойгоо нийлэх нэг 10 цагийн хугацаанд бол тэр хүүхд ямар ч хараа хямдгүй болчих жоохгүй бүхэл 10 цаг. Тий. Тэр тал нь айгүй таалагдгүй. За мэдээж нөгөө одоо чинь манай хүү бид хоёр болохоор нөгөө алгаа дэрмэ нимка 3. Тэгээ багийн бидний нарын контентыг айгүй үздэг байхгүй. Тий. Тэр хоёроос илүү хэрэв багийн бэлгүй хоёр сонсоод доочтараа алгаа нимка дэрмэ 3 айгүй гоё юм хийдэг юм аа. Тэр гурав нэг хөөрхөн бас нэг эрэг контент бүтээч гэдэг тийм. Тэгээ манай хүү одоо нөгөө алгаа нимка 3 ганг хаус дээр очил та гэл гоогаад би ерөөс цаа болтгоо. Ганг хаус. Манай хүү хоолны газар. Тий. Алгаа нимка тэр нөгөө хооми гэх тэрийг нь айгуу дөөрэдэг бол. Хооми сайхан амарсан уу гэх. Гэхдээ амар нөлөөтэй те энэ контентууд. Бүр үгэнд хүртэл өөрчлөлт өгдөг те. Хооми момиг оруулсан. Одоо нээлттэй гэхэд нөгөө нэг баахан Джеймс ногоонод байгаа гэдэг шүү дээ. Нөгөө нэг брончи чи намайг ийм юмтай ингэж хэрэглэл би чиний бид ороод ийм хортоо шүү гэд. Тэр за тий AI хийсэн рилүүд. Тэр манай хүүхд бас аваа ийм юм ихээр ингэж яадаг юм ингэж идэх хэрэгтэй юм гээ манай хүүхд тэгж байна. Би ч хүртэл заримдаа мэдэхгүй юм мэдчих авч явж байна. Болж байна. Тэгэхээр бас контентээс авах юмч би бас хязгаарлах юмч би байгаад байна тий. Гэтэ нөгөө хүний ухамсарын асуудал байна. Өөрөө яг үнэ. Юуг нь ялах үгээд бас нөгөө дийдийнхэн бас айгүй яг нөгөө юмаа рекламтгаа хажуугаар айгүй тийм амьдрал ухаарл өгдөг тий. Хөрг бараан талыг нь харуулад бас сайн талыг нь харуулдаг. Тэр бас айгүй. Цэгийн ер нь юм фаны юм үзэх дуртай байна уу? Эсвэл одоо юм амьдралтай юм үзэх дуртай байна уу? Түүхтэй холбоотой. За. Бүр түүх ярьж ивэл чи бол бүр нам суухан шүү дээ баг. Тэгээ одоо нөгөө хоошин зандаахан од мөндрийг айгүй сонсдог шүү дээ. Манай тав охин бид хоёр чи тийм хүү түүх мөх. Би чи багасаа айгүй тийм ном уншдаг байсан. Нөгөө аав ээж хоёр гэрэл унтраангууд нь орондоо гарч идэн тусч байгаа ном уншиж. Оо за. Тэднэрийн нэг нь байх нь. Тэгээ нөгөө ном уншаад байхаар эсвэл одоо би ч нөгөө бичиг цаасны ажлыг хийдэг болохоор ямар ч нэг сардаа нэг 100 хүний материалтай ажиллаа гэхэд нөгөөх нэг 3-4 эргүүлэхэд тэдний овог нэрийг цээжилж байгаа. Юм тогтоох тусалдаг. Дараа сард манайхан энэ чамтай нөгөө байхгүй юу гэл над дээр нөгөө хүний материал авшиг нөгөөх нь овог нэр биш наач биш надаа ийм 3 бат тулга өнгөрсөн сар материал дээр нь ажилласан наач биш вэ гэж тэгээ буцаад яаж тогтоогод гайхаад. Ном уншдаг хүүхэд ой тогтоолт нэг сайн байдаг л да. Амар сайжирчтэй. Тий, яхаа аргагүй сайжирдаг. За баярлалаа цэгээ бидэнтэй холбогдож өөрөө санал бодлоо илэрхийлсэнд. Амс хувцас дээр угаачаад амслаг өрөөсний хаантаас санах байгаа мөртлөө ерөөсөө хүний нэг боллоо. Тэр амсны тэр чин бол бүр байглаасаа тэр чин бол байгалах юм байна. Угаасаа тэр чин угаасаа мартахаар угаасаа тарих маань тэгж ажилдсан шүү дээ угаасаа. Тий давраа л дээ. Угаасаа тийм зохион бүтээлттэй юм билэ. Баярлалаа зэгээ. За баярлалаа. Та гуравтай ажиллаа мэдээ. За баярлалаа ажлын амьдрал. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
За манай цэгийн бодлоор нөө нэлээд хөгжилтэй талаас нь их сонирхоод тэндээс ус гоё юм авч ивэл их боломжтой хүн байгаад байгаа байхгүй тийм Ер нь бол нөгөө сайн цагийг хамт бүтээхэд яа хараагүй хүүхдүүдийн оролцоо бол чухал байгаа даа шүү дээ. Хүүхдүүд ингэж өсөж хөгжих нь юу үзэж харах нь чухал байгаа дээ. Тэгэхээр яа хараагүй нөгөө хүүхдүүдийн үзэж байгаа сувгуудыг сайн ярьчлаа л да. Энэ сувгуудыг ингэж үздэг, энийг ингэдэг, тэрийг тэгдэг. Тэгэхээр нөгөө хүүхдүүдийн үзэж байгаа сувгаар дамжуулаад хэлэх гэсэн үгээ хэлэх нь за контент бүтээгчдийн маань сайн цагийг бүтээхэд хувь нэмрээ оруулж байгаа том нөлөө юм аа л гэж үзэх гээд байна л да. Ер нь яа хараагүй контент бүтээгч гэдэг бол их чухал. Контент бүтээгч түрүүн харин Нойкогийн хэлсэнчлэн яг нөгөө өөрийнхөө мэдж байгаа юмороо контент бүтээх гэж нэг өөр юм байна. Эсвэл өөрийнхөө сонирхлоороо контент бүтээх гэж бас нэг өөр юм байгаа байхгүй. За сонсогчтойгоо холбогдъё. Байна уу? Өглөөний мэнд. За сайхан амарсан уу Наяа? Сайхан. За сайхан амарсан. Контент хэр үздэг үү? Ер нь тэгээд болцоод байгаа юм байна. Тэгээд өчтөр юм бүсэлдэг. Тэгээд ер нь сайн цагийн хамт бүтээх гэдэгтэй наад контент юм гэдэг холбоотой гэсэн үү? Тийм. Холбоотой болов уу гэж асууж байгаа Ер гэсэн. нь хэрэг холбоотой байл гэж аахгүй. Хэрэг нөлөө үзүүлдэг бол Зөв. Одоо ер нь тэгээд атхан хэмжээнд нөлөө даавал бүжгэлтэй байна гэдэг нь уусаарай. Тэгж байгаа тий. Хамаахгүй байна. Тэгээд хүн чинь өөрийнхөө сонирхсаач гэдэг юм уу? Өдөртгнүүд нөхөд үлдэх нэг л харж байгаа юм чинь тэгээд. Тэгээд ер нь бол яг хүүхдээ ер нь бүр багаас нь ер нь ингээд энэ хүүхдээс энэ болохгүй. Энэ бол болно гэдэг ингээд заавал нэг юм тулгаад болоод нэмэргүй юм байдаг юм чинь яг нарийн давд 24 цаг энэ секунд хажууд нь ингээд 100% хяналттай байх болно байхгүй. Тий. Тэгээд энэ тэрэн тийхгүй, энийг чи болохгүй, энийг бол болно ч гэдэг юм уу юм сэнзүүр тавиад бол нэмэргүй юм байгаа угаасаа амьдрал яг осоо сэнзүүр тавьсан болгоод байна гэж бодоод байдаг юм шиг байна. Тэгээд яг харин зүгээр аливаа зүйл юм догтой гэх юм уу тийм догтой үнэн талаас нь хандаж сургамаар юм билий хүүхдүүд нь багаас нь. За. Одоо нэг энэ том үнийг тэрийг гэдэг юм байхгүй ер нь тэр чинь хүүхдүүдийн нэрнээс нь очиж байгаа шүү дээ. Ер нь тэр хүүхдүүд нь янз янзын хүмүүс хүүхдүүд байгаа юм чинь хүүхдүүд чинь тэгэхээр тэрийг нь багаас нь жоохон нээлттэй байлгаад тэгээд энэ зөв тал нь юу юм тийм ээ ягаад энэ гэдэг болохгүй гэдэг тийм ээ энийг нь жоохон тайлбарлаад юм жоохон тийм бодтой хандуулахын тулд ингээд өөрийнх нь үзэж байгаа одоо хичээлч гэдэг юм уу өөрийнх нь нэг юм сонирхтой зүйлүүд гэсэн спорт тач юм уу тийм тэгэхээр энэ зүйл яагаад одоо чамд гоё байгаа юм одоо шинэ бүжиглэх яагаад гоё юм гэх юм те аяг мэдрээд бүжгийн хөдөлгөөн хийхэд энэ хэрвээ ингэж хийх бол одоо ингээд хэрвээ чи хийгээд ингээд гайгүй юм те энэ цаана хийж чанаа ч юм уу ингээд хатаад бодтой байхад нөгөө өөрийнхөө сонирхдаг юм хүн ойлгох нь та тийм би нэр чинь ингээд аяа сонсохгүй ингээд бороо хөдөлгөх юм бол тэр хэрэг юм биш тэгэхээр энэ бол удаан болчихно тэгэхээр аюул зүйлдээ бодтой ингээд юм хамтхыг жоохон заагаад өгчүүл аяндаа яг хөө тэр үзэж байгаагаасаа нөгөө авах гэж юм шүүлтүүртэй байгаа сурчин тий. Юм шүүлттэй энэ бол судлаа юм шиг гэдэг нэг юм багцаад байгаа. Тэгэхээр тул ерөнхийдөө яг хавтаа тэгээд одоо нөгөө гэртний хордог болцтой хүүхдийг одоо орхож арахгүй тийм орчин нөхцөлийн сонирм болчихлоо. Тэгэхээр бодвол эдгээр хэмжээний зүйлийн контент дэвших үзүүлээд тэрэндээ хамтарсан ойлголт хийгээд анадад цог хийгээд маягтай ингээд ганц нэг юм дээр нь тийм ээ. Ингээд явчвал аяндаа ингээд анадад хийдэг нэг юм хөө юм байна гэдэг юм. Болох юм байна гэдэг. Тэрнээс Яг нэг хүүхдтэй ажиллаж сурчгал арга байна л да наадах чинь тий. Орчин үед нь тохируулаад гэсэн. Манай одоо ингээд хүү охин байсан байцдаг байна л да. Хичээл ингээд цаана ингээд гэрэн дахор ингээд багтаа тэр ингээд ээжийн зааж байгаа нэг хангал нөгөө ойлгохгүй байгаа хүүхдээ ч очиад одоо ингэ нүдтэй нөгөө ойлгочихсон хүний нүдээр хараад нөгөө ч одоо ч ингээд тэтгэл хэдийн нэмээд ингээд тэт гарч байгаа үстэй гэдэг ингээд жоохон ингээд хийж өгчээснээс үүдтэй ингээд жоохон таны хавцаа болоод үүдтэй ураасан болно шүү дээ. Яг нөгөө ч ойлгохгүй байгаа нөгөө чинь яг тэгэхээр тэрэн дээр одоо ингээд алдаг нь харддаг маань бол
Уг нь бол зүгээр ингээд тул ойлгохоо болоод Аа. яг очиод юу ч мэдэхгүй хөвчнэ. Тэгээ өөрөөс нь яг нэг асуугаад ингээд хоёр мэдэхгүй магаас нөхөр суучаад нэг нь арай нэг жоохон ингээд нэг гаргалгааг нь мэдчих магадгүй юм шиг өгөөч юм шиг ингээд цог өөртөө ингээд мангалтаа ингээд даавал энэ чим бишгүй юм уу гэдэг ингээд яах юм бол гэдэг ингээд өөрөөс нь давхар асуугаад ингэвэл яах юм бол энэ чинь энэ даавал өөртөө байгаагаа харъя гэдэг юм уу. Ийм байдлаар ингээд бодтой хандаад өөртөө цуг нэг амархаа ойлгох юм байдаг дээ. Тэгэхээр тэр шиг альваад ингэж хандуулаад ингэж сурахчих юм бол нэг юу сайн цагийг бүтээгээд байгаа чиглэлд бол өнөөдрөө өөр хүмүүстэй нэгсэндээ яс сурах юм ойлгох чадамжтай болгож зөвлөх юм бол өөрсдийнх нь үндсэн чиг баримжийг ямар байх юм. Ингээд манайхан ч одоо нэг юм нэг одоо яг бинтийн байдгийн болчихсон шүү дээ. Ийм хэдэн бах юм шал мангахыг хэдэн авчин гэдэг нэг нэртэй нөхцөл байж байгаа. Хэвгэнтхэн сая одоо энэ ажлаараа энэ хамгийн хөгжлөсөн чинь одоо соёл хоолунд идэх хувцсах хоорондоо харилцах гэдэг ингээд сурч мэддэг бүх хүмүүдийн ингээд аккуратсал ингээд юм хатын үзэх зөв юм шиг юм хамтлагнууд надад би очиод шүү дээ одоо ингээд их хөвгтэй тэр бахан мэдгүй өснөгөө энэ сайн тэр муугаас хүсүүлээд ингээд тэгээд үндсэн чиг баримжаар нэг юм суулгаагүй үндсэн өөрсдөө зүйлийг мэдэхгүй байгаа учраас аль тайм болгоныг л өөрөөсөө биш бусдаа цаагаад нэг аль нь мэддэхгүй нэг юм чиг баримжаа муута тал нэг юм энэ буруу гэдэг ингээд аль нь ч мэдэхгүй байх нөхдүүдийн самран донд энэ контекстээр төлөвлөлөд байна гэдэг хүмүүс байна. Яг тэгж байгаа шүү. Яг нэрэнд ингээд кино үзэж гэсэн хүн одоо ингээд матгаж таасан ингээд кино үзэх жоохон багтаа болоод энэ сордоо ямар гой хүүхэн бэ гэдгийг харах гадаад ямар гой баатардаг ах вэ гэдгийг харах гадаад change нэг ч юм уу ингээд тэр насан яваад ингээд үзээ чон олон зүйл мэдээд их тусмаа өөр ингэсэн өөр талсан дээр жижиг саж Утгыг нь ойлгож гэлдэг тий. Тий одоо жишээ нь зүгээр ингээд тэр нэг ганц юм байна шүү дээ. Хоёр хэрэг хүүхэд нь хоорондоо баригдаж байгаад ойлаад хуржээд хов мэдүүлдэг шүү дээ аавдаа. Дихгүй байгаа гэсэн чинь хуржээд аавдаа ховлдог үстэй. Тэгсэн аав нь тэгдэж шүү дээ. Нэр хүн бусдын өвчнөд болдог нэр гэдэг юм дээ. Үгүй өмөрдгөө үстэй. Тэр нөгөө Монгол одоо хүүхэд хүмүүс ухааны харуулдаг байна л. Одоо үзэхэд бол ойлгоод байна тий. Одоо өчигдөр би тэрийг нь хараад одоо нөгөө хүүхэд одоо яриад байгаа шүү дээ. Тэгээд тэр бүтээхээр хүүхдүүдтэй айтайхан хүн болгочмоор байдаг. Нөгөөдгүүд нэг юм дэлхийн мангас юм шиг одоо нэг юм ухаан мэдрэл муу тааж юм шиг юм сонин хүмүүс бодоод байна шүү дээ. Ер нь өдөн дээр байгаад байна шүү дээ. Ингээд бөөс хөөрхөн бодлол зүг байдаг. Босдынхан бороо нөөхэн бодлол аваад ийх ёстой гэдэг нэг юм суудсан юм шиг гэж харагдаж байна. Нөгөө нэг хүүхдийг өмөрдөг одоо ингээд аав нь загнахлаар ээж нь өмөрдөг. Чи миний хүүхдийг нэлээд гэдэг юм уу? Жижиг саж юм бол хамдаа. Тэгэхээр тэр хүүхд яах вэ? Би өөрөөхөө багхгүй зүйлийг одоо өөрийнх нь өмөрдөргөө нөхөд гомдол мэдүүлчих юм бол нөгөө зүйл чинь намайг миний өмнөөс ингээд болгочих юм байна гэдэг юм өөртөө биш бусдад найдаж өөрийнхөө асуудлыг зохицуулдаг юм чиг хандлага багаас сурч байгаа байхгүй юу? Тэр чинь энэ чинь Монгол ухаанд бол ингээд яг судлаад яхан бол өвчнөл юм байгаа юм байна. Тэгэхээр энийг судлаад үндсэн чиг баримжаараа болгохгүй болвол нь бидний сайн цаг их боломж болсон. Хойшлоо юм тий. Бидний биш контент ертөнцийн энгийн эсвэл аав ээжийнх нь сонирхдаг тэр чиглэлийн гадны ч юм уу гадны угаасаа тийм Монгол бос одоо үндсэн чиг баримжаар хардаад хоорондоо ер нь одоо өөр хүн болгон өөр юм зүйлс болно. Тэс хөндлөн болчихлоо чинь ойлгомжтой нэг хэсэг нь Оросын нэг хэсэг нь Америк ч юм уу эсвэл нэгээс одоогс нэг хэсэг нь Америк ч юм уу ингээд юм үйл баримтсан жоохон тийм хамтсан өөр очихлоо чинь хоорондоо нэг идэхгүй байх хүмүүс нэг дор бий болчихно гэсэн. Тэгэхээр яг нэрээ ярих юм бол ингэж бас хүчтэй ярьж магадгүй л дээ. Зүгтээ сонсох тохтой юм яаж балааг өрөө гэж бодох хэрэгтэй юм. За баярлалаа. Оросын үйлдэлтэн нэтгэхгүй болно гэдэг. Сайн цагтын бүтэхгүй болно гэдэг бодож байна. Аа тийм байна. Бидэнтэй санал бодлоо хуваалцсанд баярлалаа Наяа. За нөгөө афинд бид цаг үргэлжлэв. Зүгээр баярлалаа. Энэ юу бат бид яг болохгүй байна. Яг энэ цаана хүн сонсоод байгаа гэдэг юм уу? Энэ энгийн хүмүүстэй ярьдагсаж өөрөөр яриад санаусаа зарим зүйлээ тахтаад нэг юм улам гой сурнаа хоёлаа. Тийм шүү дээ. Одоо өдөр болгон холбогдоод тэгээд сурна шүү. Баярлалаа Наяа. Бодож байгаа дээр тэгээд авах юм насаа зарим давтаа.
Зүгээр баярлалаа. За комментууд ирсэн байна. Комментуудыг бас хүргэе. Нойкогийн нэлээд урт коммент байна заяа. Тийм байна. Ха би нэг контентэд хуурдагдж байсан. Нэг AI бичлэг 4 настай хүүхэд уламжлалт бүжиглэж байгааг хараад вау гэдэл хүүхдүүдэд үзүүлсэн ээжээ хуурамч юмд битгий хууртаа наадах чи AI штэ гэд бас нэг хууртаа захин заллинд ч өртөж байсан. Танил нэг одын нэвтрүүлэг хандвын нэг контент үзээд данс руу мөнгө явуулсан мэдээлэл явуулаад заллиулсан. Хүүхдүүд наадах чин харваас хуурамч аккаунт байна штэ сайн ухаж хараач гэд загнуулж байсан гинэ. Энэ мэтчлээ одоо нөгөө нэг техник технологи хөгжсөн байна. AI гэдэг юм гараад ирсэн байна. Үүнээс болоод хүний царай, төрх, дуу хоолойг ашиглаад яаж контент нэрийн доор луур хийх тохиолдлууд ч гэсэн их гараад байна. Тэгэхээр бид нөгөө нэг цензууртай байх гэдгийг холбогдсон сонсогч болгонд яриад байна л да. Цензууртай байх. Бид нар өөрсдөө үзэж байгаа контентэндөө гээд ямар нэгэн байдлаар даваа шат тавьдаг тий. Юу үзэж болох, юу үзэж болохгүй гэдгийг нь мэдрүүлдэг. Иймэрхүү байя. Ингийн болвол сайн цагийг бүтээхэд нэг шат ойртно гэдэг зүйлийг бүгд ингээд өөрийнхөө өнцгөөс тайлбарлаад байна гэж би ингээд хараад байгаа байхгүй юу. Тэгэд очроогийн коммент дуусаагүй нөө. За, ер нь ингээд хоорондоо нөгөө нэг яг өмнөх хүмүүс ингээд яригадаад байгаа гэсэн үг байхгүй. Очроогийн хувьд яг ингээд хүүхдүүдтэй контент үзэхэд нь хэрхэн яаж анхаарал хандуулдаг вэ? Ямар нэгэн байдлаар чи ингэж болно, тэгж болохгүй, энийг бол тгий нойл гэд хяналт тавьдаг болов. Яг би яг нөгөө хүүхдүүдтэй гэхээс илүүтэйг яг хүүхдүүдтэй бол нэг актер хяналт тавихгүй. Одоо саний нөгөө нэг хэн шиг 80 ах үлээ те. 80. Энэ хүн шиг ер нь бол би ахмах биш шүү гэсэн шүү дээ. Тийм үү. За 80 миний хөшөө те. За тэгэхээр ингэж яг саяны хүн шиг би нэг актер хяналт тавихгүй өөртөө ухамсараараа бол гэж байгаа. Энэ дээр бол одоо гэхдээ ялгаа салгаатай байдал яг ямар контент нь юунд хүргэдэг, ямар хандлагатай хандлагаасаа болоод ямар үйлдэл нь юунд хүргэдэг гэдэг талаар ер нь бол сайн ойлгуулж өгдөг. Тэгээ тэд нэр өөрсдөө ингээд сайн нөлөө авах, муу нөлөө авах те контент өөрсдөө л сонгож ер нь бол үздэг гэсэн утгатай. Тэгээ би нөгөө түрүүнд Нойкогийн хэлжсэн дээр нэг ярих гад бодоод байсан нөө одоо нэг мэрэгжлийн сэтгэл зүйч те мэрэгжлийн сэтгцэн эмч ч юм уу тиймэрхүү хүмүүсийн контентууд одоо бас их зүгээр мөгөр ер нь ярьж өстэй. Ер нь яхаа одоо ингээд бодхолоор Монгол даяараа юм хүний хөгжлийн сэтгэл зүйн контентууд асар их болцсон. Тэгээ одоо би бол жишээ нь одоо уг нь бол хувь хүний хөгжлийн багш штэ. Бас сэтгэл судлалын академид өгсөн сэтгэл судлаач гэж явдаг те. Зан чанарын багш гэж явдаг. Гэтэ би одоо хүнд зөвлөгөө өгдөггүй байхгүй санаа зовоод айгаад идэх. Яг тэгэхээр нэг одоо нийгэмдэр өнөөдөр англи дээр нь контентуудыг хүүхдүүд маш их үзэж байна. Маш олон мотивац авах те. Одоо тэр зан чанарын мөн чанарын хандлагын түлхэж өгөх зөндөө юмнууд би тэрийг дахиж нэмж одоо яриад яах юм бэ гэж зүгээр. Ер нь Монголд аягүй тийм контентууд гарчаад байгаа байхгүй. Тэгэнгүүт яг одоо нөгөө мэрэгжлийн бүр эмч гэдэг штэ те. Яг ийм хүмүүсээс нэг тэр тал дээр нь зөвлөгөө авал зүгээр ах гэж би зүгээр контентуудыг сонсвол зүгээр ах гэж би боддог. Би өөрөөсөө тэр тал руу сонсдог. Тэгээд Монголд би яг ямар контент илүү их байгаасаа гэж би хүсэж байгаа вэ гэхээр хөдөлмөрийн контент. Одоо энэгээр айгүй их юм дутж байгаа юм зүгээр санагдаж байгаа. Хөдөлмөр л хүнийг бий болгоно штэ. Хөдөлмөр хүнийг тууштай байдал, хөдөлмөр хүнийг одоо ингээд маш олон зүйл дээр сургаж идэг юм байна. Тэгээ өөрөө чи би чи айгүй их ажил төрөл хийгээ яваад байгаа хүний хувьд. Тэгэхээр яг одоо жишээ нь хэлээ л да нэг залуу их нэртэйгээ хамт ингээд нэг юм гагнаал яваад байгаа зүйл үед нэг ганц контент одоо яг нэг хөдөлмөр хийж байгаа, ажил хийж байгаа нэг контент байгаа шүү дээ. Та хоёр мэдчихэж байгаа юу? Мэдгүй нэ. Тэгээд юу гэсэн бэ? тэр бол нуур хийж мигээл нэг юм. Тэр бол нэлээд хүчтэй явж байгаа байхгүй. Хүчтэй тэрэнд айгүй хүмүүс ингээ хандаад байна гэдэг чинь өөрөө монголчууд өөрсдөө тийм юмар дутаад байна гэсэн үг байхгүй. Баахан хүний хөгжлийн юм яваад байдаг. Гэтэл хөдөлмөрийн те бодиттой яг юм хийж байгаа үйлдэж байгаа контентууд бас жоохон дутаад байгаа юм болов гэж би зүгээр харж байгаа. Тиймэрхүү контент илүү гарах юм бол бас зүгээр гэж бодоод яг ингээ бодиттой ингээ юм хийгээд харуулж байгаа бодиттой одоо тэр Nokia-ст бас ингээ яг шинжилгээний үндэслэлтэй, баримттай, түүхтэй тэрийгэ бүтээгээд бүр ингээ үзүүлж байгаа. Тиймэрхүү контентууд бас сайн нөлөө үзүүлэх байх гэж бас бодоод байгаа. Эргэ тэгвэл ямархуу контент бас сайн цагийг хамт бүтээхэд илүү дөхүү болохоор тэгээ дээрэс нь иймэрхүү контент бас дутагдаад байгаа даа гэдэг. Яг ингэдэг л юм байлээ. Ер нь бол яг нөгөө контентын ингээ зах зээл рүү ингээ орох ингээ аргууд янз бүрээр байна л да.
Тэгээд энэ тэнд ингээд сургалтууд ч байна л да. Тэгээд тэдний ингээд материалын эхнийх нь хэсгийг ингээд анзаарч хахад ер нь хүний анхаарал татж байгаа зүйлсүүдийг л одоо хүнд илүү их санал болгох юм байна. Хүний анхаарлыг татах одоо юм арга ухааныг л зааж өгд юм байна л да. Тэгэхээр ерөөсөө ийм хүний юу сонирхож байгааг л өгөөд идэм байх тийм газрууд одоо жишээлбэл одоо юу гэдэг те хов жив сонирхшвол хов живийг өгдөг те. Тийм алга малга гимт хэрэг. Одоо хүүхнүүд чи юм бэлэн штэ. Хүн алж байгаа гимт хэргийн тухай сонсоод нүрээ боддог байгаа хөөхгүй өглөө болгоо. Тийм супер байгаа хөөхгүй. Тэгэхээр ийм контентууд бүсгүйчүүдийн анхааралд илүү хүртөөд эднэрийг сонсуулаад байна гэвэл ийм контент бүтээгчнэр амар олон болох гэдэг байгаа хөөхгүй. Тэгэнгүүт ер нь л нөгөө нэг ямар сонгогчоосоо болж одоо төрн тийм байна гэдэг чинь л баг би байгаад байна уу гэж би бодоод байгаа. Тэгэхээр араа миний бодлоор бол би бол одоо хүүхэд тогтоо их ийм сонин ийм танин мэдгүй юм сониуч хүүхэд байсан. Тэгээд тэр ч утгаараа тэр юм уу танин мэдгүй нэвтрүүлгүүдийг бол би бас яг ингээд үзээ суучдаг байсан. Бүр оршил дээр байсан ч хамаагүй ингээд үзэл сууждаг байсан. Яг тэрэн шиг юу гэдгийг мэдгүй одоо яг нийн уг л хэлэхэд би ч гэсэн өөрөө тийм хов живний ч юм уу те юм гараад ирэнгүүт ингээд дотроос ингээд те ингээд үргэлжлүүлээд үзмээр те ингээд нэр энэ яац юм болоо те цаана юу болчих юм болоо энэ гэдэг сонин санагдаал те тэнгууд эн чинь улам ийм татаад байгаа байхгүй. Тэгээд ийм контентууд угаасаа ингээ явнаа. Хүсэн хүсээгүй бол асар их болно. Би бол тэгж бодод байна. Тэр нь бол их болно. Тийм үнцийг хадгалж чадж байгаа хүн болаараа би нэг за одоо энэ жоохон далийн гэж магадгүй. Гэтэ амар хамаатай. Том Монголд одоо нэг том компани хэм бол аюу цөөхөн л байна л да. Тэгсэн чинь би нэг том компани нэг зар сурлагыг хараад надад амар сонин санагдсан байхгүй. Гудамжинд явж исэн чинь манайх усны саваа гэд эко маягаар ингээ дахин боловсруулж хэрэгэлдэг ингээд реклам тавьсан байхгүй. Тэгээ би тэрийг хараад зүгээр яг над ягаад ч нэг юм сонин бодол төрсөн. Би эдний усныг авч уuna. Ягаад гэвэл эднийх эко савлгаатай гэж би хэзээ ч бодохгүй байхгүй. Гэхдээ тэднийх тэрний төлөө амар их мөнгө зарцуулсан байгаа байхгүй. Тэгэхээр юу гэж мань нөхдүүд бодоод байна гэхээр араа хүн тэрнээс нь болж өөрсдийнх нь усыг авахгүй гэдгийг баг мэдчихэж байгаа зэ. Гэхдээ тэднэрт ямар ихтгэл үнэмшил байна вэ гэхээр ингэжээж бид нар байгаль орчноос тодорхой хэмжээнд хамгаална гэж одоо итгээд нь штэ тэр нөхдүүд. Тэгэхээр би юу гэж итгээд байгаа юм гэхээр араа үнэхээр энэ контентын зах зээл дээр таны хүүхдэд, миний хүүхдэд, манай Монголын ирээдүйд яг ямар контент хэрэгтэй байгаа вэ гэдгийг ойлгоод тэрний төлөө сонирхгүй хүүхдүүд хүн сонирхгүй байсан ч гэсэн болгочих гээд ингээд мөнгө оруулж байгаа хүмүүсийг л би шүтэж байгаа. Бас нэг надад нэг юм юу байгаа. Контент бол одоо янз төрөл бүрээр гарна. Гэхдээ хүнийг буруу нөлөө үзүүлчихэ гэж анх ер нь бүтэж байгаа контентууд бас цөөхөн бах гэж бодож байна. Яг тийм байвал бүр зориуд хүмүүсийг бүр ингээ буруу тийш нь ингэчээ гэсэн зорилготойгоор бүтэж байгаа контентыг байдаг болов үгүй болов. Тэрүүгээр дамжуул нэлээд гарч ирж. Тэрүүгээр дамжуулаад гарна. За яг тэр сонгуулийн контент яг нэг өдөр тутмын нэг амьдрал дээр те. Тэгэхээр хар бараан талаас нь ч гэсэн харуулж агаад нэг юм ойлгуулчихыг хичээж байгаа ч юм уу маш олон. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байгаа гэхээр ер нь контент бас гэхээсээ илүү контентийг үзэж байгаа бид нэр хүн өөрсдөө иргэд өөрсдөө амар ялгаж салгаж юм шүүлтүүртэй хандах хэрэгтэй байхгүй. Жишээ нь одоо ингээл жишээ нь комеди дээр ч юм уу нэг юм бичлэг заслаа гэж бодхол тэрийг яг Америк комедианууд тайзан дээр ярингуу те ямар ч дарк харанхуй юм ярьсан. Тэр чинь нийгмийнх нь өвдөлтөн дээр ингээд дараад юм ойлгуулад нь штэ шүүмжлээд гэтэл тэр иргэдэн сонсож байгаа Америк хүмүүс болонгол те жок гоё те ойлгож байгаа. Монголчууд ямар балаа юм бэ? Ямар харанхуй юм ярьдаг юм бэ? Ямар заваа юм бэ гэж хүлээж авдаг. Тэгэхээр яг хуу гэх мэтлээ одоо жишээ нь нэг кино үзэж байгаа тэрэн дээр ингээд амар боолчлалтай бүр тэр амар гэрцгий кино гарч ийлаа гэж бодъё. Ямар муухай буруу нөлөөтэй кино үздэг юм бэ гэж нэг хүн намаа тэгж байгаа байхгүй. Гэтэл үгүй би тэндээ сайн нөлөө авч байгаа байхгүй. Яаж вэ гэхээр би эрхчлөөтэй хүн шүү дээ. Тэнд хүмүүс боолчлогдоод амар хэцүү байсан ч гэсэн яа тэгэхээр би ийм гоё гэрэлгээгээд ийм эрхчлөөтэй амьдарч иж яагаад ингээ боол шиг амьдрах хэвтэй юм бэ? Эрхчлөөд яагаад гэх мэтчлэн ямар ч контентоос бас тийм ээ ингээ хүн ялгаж салгах энэ хүний бас хандлага айгүй чухал байх магадлал их өндөр гэж би зүгээр хараад байна. Ер нь бол үнэ. За баярлалаа. Сайн цагийг хамт бүтээ болон маань өнөөдөр контент бүтээгчдийн талаар ярьлаа. Контент бүтээж байгаа эдгээр хүмүүсийн контентыг үзээд яг 8 настай болчраас 80 настай буураа бүртэл сайн цагийг хамт бүтээхэд эдгээр нь тэр хүнд нөлөө болж чаддгүй гэдэг өнцгөөс талын өнцгөөс хөтлөгч нарын ч тэр сонсогч маань ч гэсэндээ бидэнтэй хамтдаа бөөнөрөө бултаараа ярилцлаа.
контент бол мэдээж яг очроогийн хилдэгчлэн за муу юм таниулчих гэхээсээ илүү дийлэнх буюу баг 95% нь сайн зүйлийг түгээч ойлгуулчих гэдэг үндслээр л контент бүтээж байгаа. А хамгийн гол нь тэр нь Noiko сонсогчийн маань хилдгээр бол тэр нь яг мэрэгжлийн хүний өнцгөөс харагдаж гинэ үү эсвэл яг ингээд сонирхолтой байдлаар таниулах өнцгөөс харагдаж гинэ үү гэдгээс маш олон ялгаанууд ч гэсэндээ гарч байгаа. Хамгийн гол нь сонголтоо зөв хийж бид түүнээс юм суралцаж сайн цагийг бүтээхэд түүнийг нэг шат болгож ашиглах нь бидний болон бидний хүүхдүүдийн ирээдүйд том нөлөө олохыг бид ярилцаж дүгнэлээ. Тэгээ өнөөдрийн сайн цагийг хамт бүтээе болонд манаас хамт байсан сонсогч танд баярлалаа. Харин яг одоо зүрхэн давалгаандаа нэгтцгээе. Зүрхэн давалгаандаа нэгтснээр энэ 7 хоногийн бэлтгийг бол өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт зарснаас хойш өдөр болгон та бүхэнд хэлсээр байгаа. Тийм учраас таны боломжийг л ахиулахын тулд хэлээд байгаа гэсэн үг шүү. Тэрний юу гэхээр энэ 7 хоногийн бэлэг маань нэг гэрийн 2 хүүхдэд хязгааргүй бүтэн өдөржингөө бүх тоглоом дээр суух эрхийн бичгийг өгөх гэж байгаа. Тийм учраас гэр бүлийнхэн 2 хүүхдэд эн чин за эсвэл нөгөө хүүхэдгүй байж болно шүү дээ. Хүүхэдгүй болвол томчууд маань өөрсдөө ч гэсэндээ хосоор очоод тоглож. Энд чинь ерөөсөө насны зааг нөгөө бага насны хүүхэд л тоглож болохгүй болохоос ш дээшээгээ болол хэдлэл хідэн насныхан тоглох боломжтой шүү. Бүр галзуу хулган дээр сууж болно. Тэр нөгөө нэг дээрэмчний усан онгоцон дээр хүртэл сууж болно гэж бодлоо. Өдрийн хідэж суусан байх. Болохгүй юм гэж байхгүй л ер нь болж байгаа. Байхгүй шүү дээ. Бууд энэ хоёр нь хоригддаг байхгүй зарим дээр. Хүүхэд дээр. Хүүхэд дээр биш ер нь бол зарим билетэнд нь энэ ороогүй байхгүй. Тэр билет аваад идэг. Тэр яг нэг өндөрөөр нь шалгаж нөгөө бас оруулдаг тоглоомнууд байгаа тий. Байгаа. Эдгэр чинь жишээлбэл тэгж ороо. Тэрэн дээр болонгод тэр өндөрт нь хүрэхгүй намхан том хүмүүс яах вэ? Би тэрийг бас гайхаад байдаг. Яа тийм бэ? Заяач орж утсан юм уу? Гэхдээ намайг хараад оруулчихдаг зүгээр. Царайгаар мөн. Таныг хэмжих шаардлагагүй байна. Царай чинь хэмжээд өгчлөө. За ингээд зүрхэн давалгаанд нэгдэж байгаа Монгол улсын дэлхийн өнцөг булан бүрээс зүрхэн давалгаанд нэгдэж байгаа сонсогч танд баярлалаа. Хаанаас нэгдэж байгаагаа бас бидэнд илгээгээрэй. Сансрын колонкийн замын яг хойдоос Улаанбаатарын өглөө шоунаас бид гурав бас зүрхэн давалгаанд нэгдэж байна. Ингээд дараагийн булан руугаа шилжцгээе. Өнөөдрийнхөө жижиг хэнч гисэн сайхан үйлдэлийг та хэн нэгэнд зориулаарай. Учир нь сайн зүйлс үргэлж буцаж ирдэг. Та бид хамтдаа илүү дулаан, илүү хүнлэг орчинг бүтээж чадна. Сайн цагийг хамт бүтээе. Сайн цагийг хамт бүтээе. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг Гэр бүлийн радио. Энгийн л нэгэн гудамж. Энгийн л нэг айлууд. Гэхдээ хамгийн нандин дурсамжууд. Инээдхүүр, нөхөрлөл, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал биднийг тэртех он жилүүд рүү хөтлөнө. Дурсамж 1988. Дурсамж 1988 өнөөдрийн болон маань та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Бид Солонгосын 20 ангитай Дурсамж 1988 гэх киноны анги бүрээр нь бас нэг сэдвчлэн авч үзээд тухайн киноны талаар ингээд хоорондоо ярилцаж байгаа. За тэгээд ярилцах киног бүтнээр биш. Харин кинонд гарч байгаа хэсэг бүрээр нь ингээд тусгаарлан ярилцаж түүнийг амьдралтайгаа ингээд яг ямар үйл явдалтай нь илүү ойрхон байна вэ гэдгийг ярилцаж байгаа. Энэ кинон дээр ах дүүсийн хайр, аав ээжийн хайр, амраг хосын хайр, анхны хайр, найз нөхдийн хайр гэд маш олон хайрыг болвол харуулдаг, ярилцдаг, үзүүлдэг, сонсогдог. Тэгвэл бид ч гэсэндээ энэ дундаас анги бүрээс нь нэг зүйлийг нь татаж чирж авчирж агаад ярилцдаг байгаа. Тэгээд өнөөдрийн ярилцах анги бол 13 дугаар анги. За нэг зүйл хэлчихье. Хаанаас энэ киног үзэх вэ? Хаанаас энэ киног үзэх вэ гэдэг айгүй олон хүн асуудаг л да. Тэгэхээр хаанаас үзэх вэ гэвэл бүх кино сангуудад бол байд юм байлээ шүү. Тэгэхээр та бүхэн эхнээс нь гэр бүлээр нь заавал үзээрэй гэж урайлмаар байна, зөвлөмөр байна. Тэгээ 13 дугаар анги бол яхаараагүй манай очрыг хилдэгчлэн Супермен буцаж ирлээ гэдэг
нэртэй анги байгаа. Тийм байлоо тий. Тий. Тэгэд энэ анги дээр бол би одоо Эркачсэнд хэлжсэн шүү дээ. Өмнөх ангиудыг ярихлаар яаж хийж байгаа л ээж нь орж ирээл, ээж нь ярихаар яаж хийж байгаа л аав нь орж ирээд шиг тийм үү ингээд хэлсэн шүү дээ. Тэгээ өнөөдрийн анги дээр бол би бүр ганцхан Суперменийг л дурдж бүр ярмаар санагдаад байгаа гэсэн үг байхгүй юу? Бусад мэдээж холбогдох суперменүүд байгаа ч гэсэндээ би энэ супермений талаар ярмаар байгаа гэсэн үг. Өнөөдрийн сэдв болохоор бүхнийг чадагч гэсэн сэдвээр бид ярилцах болно. Айл гэрт болгон, айлд болгон шүү. Айл болгонд нэг бүхнийг чадагч байдаг гинэ. Ядардггүй, өсдггүй, ямар нэгэн байдлаар ингээд нэг зовоод идэггүй, чаддгүй юм байдаггүй, бүх зүйлийг хийж чаддаг, хэцүү үед нь гараал ирдэг, жаргалтай үед нь хажууд нь хамаг юм зөөгөөд ингээд явж л байдаг. Яг тийм нэг хамгаалагч шиг супер баатар байдаг гинэ. Бүхнийг чаддаг тийм баатар байдаг гинэ. Тэгээ энэ анги дээр ч гэсэндээ яг тийм баатрын талаар гардаг байхгүй юу? Тэгээ яг нэг хэсгийг нь авч яриа л да. За тэгээ тэр хэсэг дээр юу гардаг вэ гэхлээр манай нөгөө тээгчин аавтайгаа хойлох амьдардаг. Тэг. Ээж нь даамчин тийм ээж нь багт нь өнгөрсөн учраас аавтайгаа хойлох нь амьдардаг. Тэгээ аавтайгаа хойлох нь амьдардаг аав хүү хоёр хоёулаа тотгошоо байхгүй юу? Тий. Тэгээ ямар нэгэн бүр нэг галын аюул гамшиг тохиолдож байсан ч гэсэндээ аав нь ингээд нэг яг нэг чимээгүй дуугүй гүндүүгүй гал гарч ийн дөө. Тий. Оо тэгж ийн тийм байна уу гэл ингээд хүлээж авдаг тийм хүн. Тэгээд нэг өдөр хүүгийнхэн сууж явж исэн онгоц осолцсон байна гэдэг мэдээг телевизээр хардаг байхгүй юу? Тий. Тэгэл яг тухайн үедээ болвол ерөөс сандраагүй л эдий. Бүр телевизээр нь бүр манай улсын одоо тийм алдар даамчин хин энэ онгоцон сууж явлаа мавлаа гэж. Чэтэг багийнхантайгаа энэ онгоцон сууж явлаа гэж ингээд хэлдэг. Аав тухайн үедээ бол нэг сандраагүй нэг дүрсэн дээр нь ч гэсэндээ яг ингээд сандраагүйгээр гэртээ буцаж очингуудаа буудлынхаа уцыг нь хайдаг ч юм уу те. Тэгээд нөгөө шүүгэн дотор байгаа шүүгэнээс гаргаж ирээл ингээд уцаар ярьж байгаа яг энэ хэсэг нь гардаг. Тэгээд тэг ч гэсэндээ аав ингээд ярьж ин да санаа зовоод ярьж ин да гэж тэгсгээл өнгөрдөг. Дараа нь эргээд соноо найзан залгадаг. Тэгээд найзан залгаад чи одоо ямар удаан хугацаа авд юм бэ гэд яг жинхэнэ процессыг ярьдаг байхгүй. Тэнд юу болсон бэ гэхээр нөгөө тайван авчин бөө юм болсон байдیں۔ Сандраал нөгөө шүүгээ савын нөгөө айтайхан онгойлгож чадахгүй жичир сандарч зохиж онгойлгоод тэгээд багштай мэрэгтэй үргэлж яг жинхнээсээ наан чи манай хүүхэд байна уу гэл ингээд сандардаг юм уу те. Яг иймэрхүү байдлуудыг харуулдаг байхгүй юу? Тэгээ үүнийг нь сонсчод тэг үнэхэр гайхдаг. Яагаад гэвэл аав нь за одоо манай тэгч юм бол 18 настай байгаа шүү дээ. 18 жилийн турш ийм байдал юусэн харуулж байгаагүй гэсэн үг. Тий. Маш тайван тий. Маш тайван дүлгөөхөн бүхий л зүйлийг ингээл хэвээ ингээл явж яадаг да урсгалаараа явна да гэж боддог. Гэхдээ бас бүхнийг чадагч ийм аавын талаар гардаг. Тэгээд үүнээс улбаалаад яг энэ хэсгээс нь улбаалаад би бүхнийг чадагч аав нарын талаар бас ярмаар санагдсан. Тэгээ хідэн асуултаас бэлдэж ирсэн. Тэгээ тэр асуултанд маань сонсогчд маань хариулаад комент хэсэгт бичээд тэгээ дээрээс нь бас 9986 1045 дугаарт холбогдоосоо гэж хүсэж байна. Хоёр аавыгаа ч гэсэндээ би хариулаасаа гэж хүсэж байгаа шүү заа юу. Ер нь супермен яг бүхнийг чадагч гэдэг сэдвэр өнөөдөр гоё ярилцах байна. Чи гоё сэдв байна. Яг би яг тэр хэсгийг үзээд бас нэг араа өөр нэг юм бас харж ирсэн байхгүй. Яг тэр хэсэг саний ярьсан хэсгээс нь төгс хүн гэж байхгүй маа гэдэг нэг юм. Нөгөөдөг чинь аав нь хулган молгоноос айгаад байгаа үстэй. Тэгээ хулганаас айгаад дээшээ гарч. Тэнгүүдээ төгсгөлд нь тэр аав нь гээд яг ингээ бүх юмн дээр яг тийм тайван байдаг юм гэсэн чи үгүй. Бас яг ингээ сандрах юм дээрээ сандарч जैन те. Яг юм бас яг тэр талаас нь бас харж ирсэн. Наа чи нөгөө нэг юу юм? Миний дотоод найруулгын төгсгөл хэсэг шүү ачаа. Тийм үү. Чи миний дотоод найруулгыг хүрүүлээд явуулаа бах яас хэцүү. За. Миний найруулга яваад ахаар айгу хэцүү юм байна уу? Байна уу? Байгаад байна. Ой, манай баяр жаргал. Харин тийм шиг нэ. Хөөе сайн уу? Сайн шууд таньж байгаад баярлаа. Дүү танилгүй яахав чамаг. За, сайхан уу? Сайхан. За, зуншлах сайхан багнуураар. Бороо шороотой их л гоё зам болчихно да. Бороо. Шороо нь юу вэ бас? Нэрээ. Тийм үү? Шороо чороод байгаа юм шиг бороо чороод байгаа. Харин тэгээд хэлсэн шүү. Алдарсан бэ яасан. Бороо орсон чинь машин шороо болцсон байл шүү дээ. За, баяр жаргалаа. Оо. За, юу байна? Энэ сэдвтэй холбоотой юу бодогдож байна? Бүхнийг чадагч хүн байна уу иргэн тойрон чинь? Байна. Би ихтэй яг аавынхаа талаар ярих гал ороод ирлээ л дээ. За.
Одоо энэ манай аав чи яг миний бол төрсөн бол биш шүү дээ. Намайг яг 7 настайхад манай аав болж ирсэн. Ухаан орцсон баг. Тэгтээ штэ. Төрсөн ааваас илүү аав хойд аав гэж бол байд юм. Тэр яг амьдрал дээр яг үдчээ байж байгаа байхгүй. Хараа хоёр их сургууль төгсөж хад хоёулангийнх нь төлбөрийг надад хийж өгсөн. Тэгээд би ч бас нэг ер нь ойрхон би айгүй хөвддөг хүүхэд байл л да. Тэгж жагаад л миний аав л хөөрхий сандраад л гүүгээд л миний хүүхд яач вэ гэл миний өмнөөс гүүгээл байдаг байлаа. Тэгээд сая ингээл тустаа гараад орон сууц мууц авахд аамаа л хөөрхий Гүүгээстэй. урдчилгааг нь бэлтэл. За одоо охиноо нэг ингэжүүл охиноо нэг тэгчүүл. За одоо хүүхдээ нэг тэгчүүл томьёогоо нэг ингэжүүл тэгчүүл гэтэл хөөрхий. Бүх юмаа надад зориулал өөрөө би энэ өвдөд байгаа мөртлөө Зүгээрээ. имлэгт үзүүлэхгүй би зүгээрээ гол нь чи л зүгээрээ чи л ингэжүүл гэдэл. Одоо 52 настай гэдэг чинь бүх амьдралынхаа баг талын над руу урсгацсан байх гэдэг байхгүй. Цаашдаа ч гэсэндээ урсцаар л байх та. Харин тэгээ манай аав хоёр чи хоёр талаас том болцсон хоёр хүүхэдтэй нийлсэн. Тэгээ өөрийнхөө хүүхэд рүү биш над руу ингээд хамаг амьдралаа уусгаад байгаад нь яана энэ их сэтгэлийг одоо Яаж даанаа гэх. нэр яаж даандаа гэж бодогддөг юм. Гоё юм аа. Тэгээ энэ их сэтгэлийн хариуд нь аавда ер нь юу гэж хэлэх юм бэ? Ер нь ямар нэгэн үг хайртай шүү ч юм уу баярлаа гэдэг үгийг хэлж чадчихэв үү? Яг ингээл өөдөөс нь харж суугаал яг баярлаа хайртай шүүгээ хэлэх гэхлээр Чадахгүй нэг. ингээ хоолон дээр нэг юм тэгэлжил нүд нөлөвсөр дүүрэл. Яг яаж илэрхийлэхээ мэддэггүй байхгүй. Тэгээ би нэг төрсөн өдрөөр нь эрт яг доотлихоо дүүтэй нийлээд найзуудтай нэг амралтад хүрээслээ явуулсан. Тэгээ ээж аав хоёр нэг тоглолт үзэж гараа наанасаа шууд тэр амралт руугаа явна. Тэгээ нэг хоёр А4-ийн цаас дүүрэн юм бичээл нуглаал. Найзд нь атгуулаа очиод чангаар уншиж өгөх гэсэн чинь ээж бичлэг хийж. За. Бурхан минь аавынхаа амьдралтаа тэгж амар уйлж хэл анх удаа харлаа. Хөөрхидөө. Би тэгж эрэгтэй хүнийг тэгж амар уйлдаг гэж анх удаа тэгж харсан. Хаяа. Тэгин. Нэрээ би бүр эрэгтэй хүн тэгж бас ингэж бас уйлдгаа гэж бодлоо. Харахад нэг л том мих хүн байгаад тий. Бас уйлд юм бэ гэж бодсон уу? Нэрээ би аа бас ингэж уйлдгаа гэдэг өөрөө давхар бичлэг үзэж дагаж Шууд нүдэнд харагдаж штэ. Нэг ийм баатар шиг аа байна. Тэгвэл яг сая бол захидлаар ингээ битсэн гэж штэ. Тэгээ одоо бол дуу хоолоогоор бас аавда нэг цөөн хэд үгийг хэлээч гэж хүсэж байна. Тэгээ яг энэ бичлэгээ аав руугаа явуулчихал та. Яна би яг хөөлөх гэдэг. Чадахгүй шүү. Тийм нэг олон удаа бас ингэж хэлж чадах боломж ч гэсэндээ олдоод байдгүй штэ. Яа заримдаа ичдэг, заримдаа санаа зовдөг. Манай баяр жаргалын хувьд бол бүр ингээд хэлж чадахгүй, хоолооноос нь гарч чадахгүй байгаа учраас би ингээд захидал бичиж явуулж ирсэн гэж байна. Захидал бичихнийг өөр ах охиныхон дуу хоолоогоор бас сонсох аавын хувьд ямар их магнат энэс үйл явдал болох болоо гэж өөрөө ирэхгүй л бодогдоод байна л да. Яг тэгж бодогдож шүү дээ. Тэгвэл боломж нь алдсан дээр гэдэг шиг. хоолоогоо засаж За байгаа. тийг сайхан засаж агаад. Дараа төрөлтөө аавда хандаж хэлэхэд дараа төрөлтөө ч гэсэн дахиад таныхаа бүр төрсөн охин болж төрмөр санагдтал хайрлаж хагаад бүр таныхаа төрсөн охин байхгүй яавтаа гэж
Будтал минь хамаг хайраа над руу урсгаж жагаад баярлаа. Хайртай шүүл гэж хэлээ да. За баярлаа. Үнэхээр гоё үг хэллээ. Хамгийн чухал үг хэллээ. Баярлаа, баяр жаргалаа. За. За баяртай. За баяртай. За манай Кэнэрэ. Юу гэж байгаа юм чи одоо? заяаг ойлгохыг сайн мэдчихсэн би өөрчлөлөө. Үнэхээр гоё. Би одоо баяр жаргал дахиад хэлмээр байна л да. Дахиж одоо нөгөө төрсөн гэдэг үгийг амнаасаа бити унгаасаа гэж хүсэж байна. Яагаад гэвэл аав нь өдөө олон жил төрсөн биш гэж юусоо бодог байгаа байхгүй юу? Миний охин л гэж бодсон байгаа шүү дээ. За ингээд дараагийн сонсогчтойгоо холбогдъё. Байна уу өглөөний минь? Байна уу? Байна өглөөний Найкаг яаж зүгээр байх уу гэж бодоодсэн юм аа. Тийш дээ. Жинхэнэ бас нэг тийм үнтэй амьдарч исэн юм шүү. Тийш дээ. Суперментэй бүхнийг чадагчтай амьдардаг шүү дээ. Тийш дээ. Одоо ч гэсэн хибэрээ. За би Найкагоос олоо шууд хийдэг асуултуудыг асууя заяа. За бүхнийг чадагч гэж яагаад? Тэрнээс гадна супермен гэж яриад байгаа шүү дээ. Супермен юу н хизээ хүчээ алддаг болоо. Мэдгүй даалтаж үзег байхаа гэдэг байхгүй юу? Тэрийг нь харж байгаагүй. Ер нь бол өөрт нь бол одоо ингээд том хүн болоод эсвэл ээж хүн болоод алдчих яг үед өөртөө л мэдэрч байгаа шүү дээ. Гэхдээ хизээж хүүхдтэй харуулж байгаагүй болохоор тэрийг нь мэдэхгүй л байна. Супермен хүчээ алддаггүй юм те? Тийм. Тэгвэл суперменийг одоо нөгөө хүчтэй болгодог хүчин зүйлүүд гэж байгаа шүү дээ. Юунаас одоо энэ хинэргээ авдаг бол? Яг нөгөө зэрж байгаа хүүхдүүд нь бүгдээрээ яг өөрийнх нь одоо хүсэж байгаагаар гэдэг юм уу? Ялангуяа хүүхдүүд нь өөрийнхөө хүсэж байгаагаар байгаад баярлаад хөөрөөд эрдэм мэдлэгтэй болоод гэдэг ч юм уу те хүссэн сургуульд ороод гэдэг ч юм эсвэл хүссэн мэргэжлээ авч байгаа үеэсээ хүчээ авдаг юм болов? Түүнээс л хүчээ авч явдаг байх нь шүү дээ тий. За бүхнийг чадагч гэж Найкогийн хувьд бүхнийг чадагчийн талаар яг нэг бүх зүйлийг чадаад байсан нэг дурсамжаасаа хаваалцаач. Бүр нэг гайхтал авч ирсэн. Нөгөө баг байхад айгүйх машина өөртөө зэсдэг байсан. Тэгэл хөдөө явж ил машин эвтрээд гацсан. Тэгэнгүүт одоо ингээл өнгөрч байгаа юм бахта гэж ил аав нэг юм оролцоороо байгаа л тэгэл тэр хаанаас эрдэмэрдэнэ гаргаад ирчихсэн эрдэмэрдэнэ гаргаад ирнэ ус байхгүй бензин бензин орлоод ирнэ нэг канистрээр зөөдөг гэсэн шүү дээ. Тэгээд мэдгүй яаж хийж байгаа л олоод ирсэн байдаг. Тэгээд тэрэн дээр хоох энийг одоо ингээд эрдэн байхгүй бүр хот руу явж ижил энэ олдох юм байна гэсэн бүүнээр шантарсан хөдөөхээр зэлүүд газар үлдсэн байсан чинь мэдгүй. За би нэг тийш явчаад ирээ л гэж явсан. Хурж ирэхдээ бүх юм бариад хүрээд ирж исэн байхгүй. Тэгээд тэр үе дээр за ер нь байнгын штэ. Өлсөд ижил хоол гаргаад ирэн ч гэдэг юм. Тий. Тийм тэгээ эвдэрсэн сандалтай сууж ил нөгөө сандалны засагдсан байж идэг ч юм уу. Нэг тийм дохиуртай явж идэв юм шүү. Гутлын олон салцсан байж ил маргааш нь зүг ирүүл гуталтай болсон байх. Ирүүл гуталтай. Эмч хүн бас гутлыг хүртэл ирүүлээр харсан юм байна. Өвчтэй гуталтай байсан чи аав нь эмчтэй тавьсан байсан гэж шнэ. Аавнаас эмч ийдтэй те? Тий. Тэгэхээр аргагүй. Тэгээ өгчээсэн нохог маань хүртэл бас өөрөө л аргалал гэртеж төрүүлэн өвчнгийн өршөлт тас чинь манай нохоо бүр галзуурч исэн байхгүй. Тэгэхэд амруу нь гараа хадвалал им өгөөл ингээл бүр барайл хазаа нөгөөт нь хазаалга байхгүй. Тэгэхэд зүг цусан гожид тахтал зүгээр барайл одоо им нь үйлчлээ тэгэхээр зүгээр болно гэл ингээл тэр мэрийг харах болгонд тэгэл айгаал юм уу шүн аягүйх би зүүдэлдэг байсан. Ээжээсээ хойш тэгээд зүүдийг мань чонж гинөө. Хитанд хажууд ингээд тэрэл за аав нүлээ хэр зүгөрлчин гэл ингээд яг нэг гоё болчтой те. Тэгэл орой ч юм уу ингээд айхаар аав гараад ирэн тэгэл зүгээр гэрэлт болсон юм шиг санагддаг. Тэ одоо хүртэл яг тийм сайхан хэвнэг имлээ байгаад юм хэрэгтэй гэл яаж мөнгө олд имлээ гэл ингээд ярангуул аавд тэрэн зэл авах чи аваас авчих гэл арайч таныг шулахаар биш би өөрөө олно гэл ингээд юуста аваас тийм тэрэн зэл авахгүй шүү дахгүй гэл
Бүхий л зүйлээ надад юу лэн байгаа бүхнээ л охиндоо өгч юмсан, охтуудтай хүүхдүүдтэй өгч юмсан гэж санаа зовдөг хүн бол яа харахгүй л аауд ээжүүд байгаа штэ тий. Гэтэ өнөөдөр бол бид аавуудыг бүр илүү ярьж байна. Ноёкогийн хувьд бол аав гэдэг нь яа гэрэл гээд төсөөлж штэ. Намайг ингээд нөгөө анхны хүүхдээ би дотоо төрөөд тэгэхэд хүсгэл явцсан байсан. Тэгээ би өөрөө чухангүй байжсэн ч өглөө бийсэн байсан. Тэгээд бүр өстой солиот юм шиг л галзуу юм шиг тавхлаа гэл. Бүр хэмтэн хитэн цагийн дотор хүрээд ирсэн байхгүй. Тэгээ нөгөө машинаас гүн эвдэрхийн нэг хүний машиныг бариад ирсэн. Тэгээ саяхан хүүхдээ ингээл хаалханд оруулахад бас л аавал хүрээд ирсэн. Тэгээ одоо ингээд ажил гэрээ. Автер нөгөө очиж байгуулж чадахгүй болохоор айгуу хэцүүнгээ санаад Харин санаад байна штэ. тэгээд яг өмнөхөө бодох юм бол аавтай хайртай шүү баярлалаа сайхан амраараа та минь юу хийж ингэж ярьдаг болцсон. Өмнө нь бол саний яг хин шиг яг ингэж баярлалаа гэдэг үг гарах гэх ингээд бүр зингрээд хэлж чаддгүй ч юм яагаад юм мэдгүй тэгдэг. Тэгээд сурсан. Тэгээд нөгөө ээжтэй байхад нь тэгж хэлж чадаагүй учраас харамсахгүй тулд хэлдэг болъё гэд өөрөө бүр цэрхлээд хэлдэг болсон. Гэхдээ ингээд нөгөө одоо өөртөө аавтай тусалж чадаагүй. Хол гэрт байлгадаг айхуу харамсдаг. Тэг ямар ч байсан маш баярлалаа шүү та минь байгаагүй би өдөрт ингэж байхгүй. Надад бүх юм зэрлэггүй би өнөөдөр нэг хүн шиг хүн байхгүй. Зөв хүмүүжлийг надад олгож өгч бүх хайраа надад өгсөнд маш их баярлалаа. Тэг яг энийг манай би ч нэг айлын тавлаа дөнгөд миний төрсөн ихч дүүнэр ах хүртэл яг ийм бүр ингэж өөрийгөө зэжлээд тусалдаг. Тэгээ маш гэрийнхэндээ хайртай шүү баярлалаа. За сэтгэлийн үгийг сонслоо Ноёко уцаацлаа тайвшраарай. Холбогдсонд баярлалаа Ноёко. За баярлалаа. Би яг Ноёког холбогдож орж ирнэ гэж мэдсэн. Би юу нэг айгуу тийм нөгөө юу хийсэн байгаа зү өөрөө нөгөө нэг манипуляц гэдэг л юу гэдэг лээ. Ингээд нэг тайвшруулах хүн дагаж ойлгохгүй шүү. За би тэгэхээр одоо яг нөгөө өөрийнхөө бас түрүү надаас суусан штэ. Тэрэн дээр бас ярилцъя гэж бодлоо. Манай хүүхдүүд болохоор намайг болохоор ингэдэг л дээ. Аав засварчин юм уу гэдэг идэг. Засварчин яг юу гэж харж байгаа гэхээр эвдэрсэн юм гэртээ бол эвдэрсэн юмнууд бол бүгдийг нэгэ засчдаг. Маш амархан. Тэр талаасаа яг ингээд хүчрхэг бүгдийг чадагч гэдэг талаасаа хардаг. Би араа өөр үнцэг өнөөдөр бас гаргаж ирмээр байгаа. Бүхнийг чадагч гэдэг дээр юу гэхээр яг нэг бодит үнэнгээл хэлмээр байгаа. Юу гэхээр би хүүхдүүдтэй бүхнийг чадагч гэж ойлгуулахыг хүсдэггүй. Би харин нэг одоо супермен шиг хүчтэй ямар үедээ би нэг хүчтэй байдаг вэ гэдгээ нэг илүү их цаад хандлагыг харуулахыг хүсдэг байхгүй. Одоо жишээ нь би ингээд маш даруухан үедээ тий би бүхнийг чаддаг аав нь одоо ингээд бүгдийг чаддаг бишээ гэдэг. Ер нь яг нэг даруй үедээ хоёр анхаарч байна уу наашаа? Сонсож шүү. Сонсож байгаа юм тий. Яг сонсохгүй байгаа юм шиг зүгээр. Би ганцаардаад байгаа юм шиг тий. За тэгэхээр яг миний хэлэх гээд байгаа гол санаа болон би бүхнийг чадагч шүү гэж би нөө төгс биш шүү дээ тийм ээ. Тэгээд бас хугацаатай цаг хугацаатай тэгээд бүхнийг чадагч биш шүү гэдгээр нь ойлгохыг хичээдэг. Хизээ би харин супермен шиг хүчтэй байдаг вэ гэдгийг харуулахыг хүсдэг вэ гэхээр цаана байгаа хандлагаараа дамжуулна. Жишээ нь би даруй байх үедээ аав нь амар хүчтэй байгаагаа хүүхдүүдэд бас харуулахыг хүсдэг. Бас ингээд хизээ даруй байгаагаа харуулдаг гэхээр ном уншаад тэ илүү их ингээд одоо бясалгаад илүү их ингээд дотоод өнөргөө ойртох тусам аав нь илүү хүчтэй байгаагаа хүүхдүүдэд илүү их харуулдаг. Дээрэс нь бусдад ингээд өгөх үедээ аав нь амар баяр хөөртэй хүчтэй байгаагаа харуулахыг хүсдэг. Дээрэс нь бусдтай эв нэгдлийг бий болгож тэ бусдыг уучлах үедээ ингээд амар хүчтэй байгаагаа ер нь харуулдаг. Тэ амьдралдаа нөгөө нэг юм амар том уучлалтыг ер нь бол хийж ирсэн шүү дээ. Тэрийг яг хүүхдүүдтэй ингээд яг ингээд ухаан сууж байгаагаас нь эхлүүлээд нэг нэгээр нь хэлж өгдөг байхгүй. Аав нь ягаад одоо өнөөдөр ингээд хүчтэй амьдраад идэг вэ гэхээр амьдралдаа тэр хүнийг ингээд бас хүний тархинд орж ирэхэргүй тэр нэг хүнийг ингээд амар хүчтэй уучлсан учраас ингээд хүчтэй амьдрдаг шүү ч юм уу те. Тэгэхээр яг юу хэлэх гээд байна вэ гэхээр аав нь хизээ хүчтэй байдаг вэ гэхээр яг тийм одоо хандлагууд үйлдэлүүдийг гаргах үедээ илүү хүчтэй байдаг. Харин эсрэгээр нь бас нэг зүйлийг харуулдаг л да би. Аав нь хизээ сул дорой байдаг вэ гэдгээ бас
ер нь харуулчаад байдаг те. Илүү онгирох үедээ, илүү бардамнах үедээ, бусадтай илүү маргах, муудах үедээ аав нь амар хүчгүй байгаа гэдгээ бас ер нь харуулчаад байдаг. Нэг ийм нэг хоёр талаас нь их харуулад байдаг юм уу ер нь аавны үзгээс. Тийм миний бол үзэл тийм байна. За баярлалаа. Баяр жаргалын комент орж ирсэн байна. Би л өвдөхгүй бол би л өөрөөрөө оршиж байхад би л аз жаргалтай байхад миний муу аав хамгийн аз жаргалтай байдаг гэж халмагхан хэлж байж илээ. Аав маань өндөр боловсралтай хүмшилтэй. Гэхдээ бүх хүүхдүүдтэй боловсралтай болгож байна да гэсэн байна. За яг будаад дууссан чи уйлуулч юмаа л гэж. Миний хувьд бүхнийг чадагч нь миний ханаа гэд ханыгаа меншн хийгээд чимийн шүү гэж зүрх явуулсан байна. Мундаг хань байж таараа, мундаг эр байж таараа, мундаг аав байж таарлаа, мундаг жудаг хүний битгий хэл өөрийн үрээ ингэж хайрлаж чаддаг хэр нийгэм билээдэ гэд баяр жаргалын аавын сэтгэлийг сонсож байхад аавын талаар сонсож байхад Адам сүрэн туяа маань битсэн байгаа юм байна шүү. Надад хүчийг өгөгчийн дотор би бүхнийг хийж чаднаа, би бүхнийг чадагч үү дээ гэсэн байна. За тэгээ энэ мэдчлэн комментууд бол орж ирж байна. Манай Нойко ч гэсэндээ аавыгаа меншн хийгээд аавда хайртай шүү, баярлаа гэдэг комментиг илгээч. Ингэдэг гэнэ нөгөө аавуудын тухай ярихаар ягаад ч зүгээр нөгөө аавууд жирэн жоох энэ тухай ярих өөрөөсөө дургүй байд юм л да. Санаа зовоод уу? Тий. Яг санаа зовно гэхээс илүү бас нэг ийм байх шиг байгаа. Яг үнэн худлын сайн мэдэхгүй байна. Гэхдээ нэг ээжийн хайр бол ингээд ямар нэгэн earn хийх одоо ингэж заавал олох шаардлагагүй гинэ. Ээжийн хайрыг бол ингээд чи төрүүлсэн байхад л чи ээж гэдэг утгаараа хайрлуулах хэрэгтэй болдог. Чи тэр хүүхдийг төрүүлсэн байхад л болоо. Чи ээж болчдөг. Аавын одоо ирэх бол аавын одоо тэр юу бол яг ингэж бүр олж авдаг зүйл гинэ. Аавын тэр хүндлэл гэдэг бол. Тийм ч учраас тэр юм уу мэдхгүй. Одоо бүх ирчүүд тийм байдаг байх гэж би зүгээр боддог байхгүй юу? Яг бүгд тийм биш мэдээч тэр бол ойлгомжтой. Гэхдээ ер нь одоо би жишээлбэл өөрийгөө ингээ харахаар ерөөсөө би бол хүүхдэд сул талаа харуулахыг үнэхээр би хүсдэггүй. Би ерөөсөө хүсдэг. Би хизээч одоо ингэж те одоо яах вэ гэж ийм одоо би үнэхээр яах вэ гэдгээ мэдэхгүй байгаа ч үед би хүүхдэд бол яах вэ гэдгийг харуулмааргүй байна. Манай хүүхдүүд тэнцээ ингээ тараа бүх юм ингээ сүрж исэн ч гэсэн заяа. Одоо за ямар ч гэсэн нэг юм яах вуугийн учрыг бол одоо олдог хүн байгаа гэдэг юм мэдрэмжтэй л байгаасаа гэж би хүсэж байгаа. Тэгээд харин ч жинхэнэ миний одоо тэр яах вууг мэдэхгүй учрыг олохгүй байгаа үед эхнэр мань хажууд байж байвал те одоо юу гэдэг нэг дэмтэй те. Нэг миний одоо нэг юм дүр шүү дээ одоо супермен гэдэг дүрийг яг супер байлгахад бас эхнэрийн нөлөө айгүй нөлөөтэй байгаа байхгүй. Тэр одоо үргэлж супер байж чадахгүй шүү дээ. Тэрүүний нөгөө нэг манай кинонд гарч байгаа шиг тий. Аав нь сул талтай гэдэг шиг. Заримдаа хулганаас хүртэл айж байгаа ч тий. Тэрэн шиг яг энэ үед маань харин тий миний яг энэ талыг ингээд эхнэр нуудаг байхгүй. Нууж өгдөг байхгүй надад. Энэ нь өөр амар гоё. Нэг юм хослол болчиход байгаа байхгүй. Тэгээд миний нэг юм супермений туслагч байх гэдэг. Тий, намайг юм супер харагдуулж чадаад байгаа байхгүй. Гэт юм уу те. Тэгээд яг би зүгээр яг дотроос бодохгүй сая нэг очрогоо хэлж яхад бас би нэр яг үнэхээр бүгдийг нуух ёстой мó үгүй мó гэж бодсон. Тэгээд яг миний хувьд бол би зүгээр яг нуухал юм байна. Ер нь би нуугаал яг ингээл цэвэр ингээл яг хүүхдүүдтэй ингээл тэ супер харагдаал тэ супер байгаал тэ юу гэх юм мэдгүй. Тэгэл эргээд ирэхтэн тэ одоо ямар сайндаа өнөөдөр энэ 7 хоногоос нэг хадгаламж хүртэл нээсэн байгаа байхгүй их нэрээр. Хүүхдүүдтэй тус бүрдэн одоо сар болгон 50,000 төгрөг татгаар юм хадгаламж нээж байгаа. Тэгээд 20 жилээр хийсэн чинь одоо хүүхдүүдэд бодоод үзэхээр нэг 30 эдтэйд нь яг тэр нь дуусах юм байна. Нэг 60 эдэн сая л болох юм байна л да. Нэг олигтойч мөнгө бишлэх юм байна л да. Юу гэж байгаа юм бэ? Тий. Гэхдээ яг тухайн үед одоо 60 эдэн сая одоо эдэн төгрөг байх юм бөө мэд. Гэхдээ ямар ч байсан те нэг твдэд ороод ирэхтэн те тий нэг юу гэдэг те нэг машинаа солих гэсэн юм аа. Мэдгүй юу ч байдیں۔ Те юу гэдэг нэг сургуульд орох гэсэн ч гэдэг юм аа. Мэдгүй нэг юм яриад ороод ирэхтэн те танк гаргаад ирэхэд те нэг бас нэг нүүр нэг удаадаа те нэг бас парк гिचгээр юм бодоод байгаа байхгүй юу? Бас нэг юм яг хурмаа ихтэн ч юм уу те доктонт игээ так гэд өгчхөөр те бодогдоод байна. Тэгээд яг нэг тийм л одоо яг аав хүний өнцгөөс бол тийм юм. Харин одоо яхаа энэ дээр болгоод ингэж одоо түрүүн нөгөө би нөө сул талаа бас ингээд яачтаа гэд ер нь яхаа бид нэр зориуд сул талаа харуулна гэж бол байхгүй шүү дээ мэдээж хүүхдүүдтэй те. Санамсаргүйгээр бид нэр төгс биш учраас сул тал харагддаг тий. Тэгэхээр тэрэн дээр би юунаас олж аав нэм сул байчваа гэдэг нөө цаад хандлага юунаас олж би хүчээ алдчихваа гэдэг зүйлийг ер нь бол байнгын хэлж яхах нэг зүгээр юм шиг надад санагдаж байгаа байхгүй. Бид нэр санамсаргүй ууралцдаг. Тэгдэг.
Тэг. Шудраг үнэгээ хэлэхэд санамсаргүй гар хүрнэ. Тэг. Бид нэр өчнөө сул талуудыг харуулдаг төгс биш учраас харин юунаас болоод аавны хүчгүй байчваа гэдэг цаад хандлагаа л хүүхдүүд мань олж хараад явж байлаагүй чухал гэж би ерэн зүгээр хараад. За яг энэтэй холбоотой Нокогийн комент нэг сул тал байдсан байна. Аавд минь хизээч хизүү байна гэд хизүү үедээ хуваалцалдаг нь сул талны юм уу даа гэсэн байна. За би хинээс ч тэрвэрлдээ харамлдаггүй. Нэгэ би хинт хизээ хэрэг болж байгаагаа мэддгүү мэдрэл заримдаа гинэ тоёч. Сая бодлоо. Төрсөн өдрөөс нь хойш хизээ аавдаа хайртай гэж хэллээ. Хизээ аваагаа чин сэтгэлээсээ тэрвэрлээ. Хизээ аавдаа баярлаа гэж хэллээ гэдгээ санахгүй байна гэж баяр жаргал мань бичиж байна. Эхнэртэй итгэж нэг цул болж чадсан Эркада баярлалаа. Гэртээ хараад эхнэрээ тэврээрээ. Эхнэрээр нь бас өөрөөр нь бахархаж байна. Би одоо ч нөхрийнхөө ар тал нь итгэлэн байхыг хичээдгээ гэсэн байна. Энэ бас том чадвар ш. Амар чадвар. За яг энэ ангийн төгсгөлд нь гардаг манай нөгөө доксоны бодол агаа тэр бодлыг хамтдаа сонсъё. Баг байхад манад Супермен амьдардаг байсан юм аа. Тэр хорвоо дээр засаж болохгүй юм байхгүй гэдэг алтан гартан байлаа. Хаа нэгтээ хин нэгэнд ямар нэгэн юм тохиолдвол гарч ирээд шийдэж өгдөг байсан бөгөөд сул талыг нь олохын аргагүй мундаг баатар байсан юм аа. Гэвч гинэн томоогүй насаа орхисон хойноол Супермен баригддгүүл байсан болохоос биш жирийн хүн байсан байна гэдгийг арай гэж ойлгож авсан юм аа. Ямар их хүнд хэцүү бохир заван аимшигтай зүйлүүд аавын минь амьдрал тохиолдож байсан болоо. Тэгтэл тэр хүнд хэцүү бохир заван аимшигтай зүйлүүдийг тэсгэж гарсан шалтгаан нь хамгаалах ёстой хүмүүс өөрт нь байсан юм байна гэдгийг би одоо л арай гэж ойлгож байна. Гэр бүл нь байсан учраас би байсан учраас юм байна гэдгийг өөр хинийч биш аавын нэрээр амьдрах ёстой байсан учраас тэр юм байна гэд доксоны манд бодол гарснаар энэ анги маань бол өндөрлөдөг байгаа. Супер гоё. Өстой гоё. Тэр нэг яг тэр кино дуусахад нэг юм хэсэг гардаг штэ нөгөө аав нь ингээд нэг уцаар ингээд нэг хинтээ ярьж байгаа яг киноны дунд хэсэгт нэг хүүтэйгээ яриад уцаа таслангууд хүүн тэнцээ аав ярьж ин зүгээр л миний мэндийг асуусан аав угаасаа 50 хүн л дээ гэж хэлдэг штэ. Тэгсэн чинь нэг менежер нь гайхаад идэгтэй 50 байгаагүй дээ гэдэг. Тэгсэн чинь аав нь нөгөө талд уцаа тавьж байгаа гэсэн гардаг штэ. Тэгсэн чинь өксмөс нэг өрвийцэн те амар болцсон те. Хүүтэй ярьтаа бол ингээд амар 50 ярьсан уцаа тавьснаа. Үсээ амар ингээд заснаа. Уг нь бол байнгын тийм үсгэрчиг царин бүр амар сүүлдээ хошин яг тэр хэсгүүд дөр би айгүй инээсэн байхгүй. Харин би бас Инээсэн. Би бүр айгүй инээ. Тэр тэгтээ би гайхаад байгаа байхгүй одоо. Хүүтэйгээ тэгж амар сандарчаад яг ярихдаа байна уу? Тэр одоо яг ямар мөн чанар хөө. Ямар ч үед хүүхдийн хувьд төв байх гал нь штэ бүр сэтгэлийн засах гад байна гэж бас хэлж болох тий. Магадгүй тий. Сандраад ярих юм бол хүүхднээ сандрах гад нь штэ. Тэнгүүт нь айгүй урдаа өөрийгөө контролдож жагаад хүүтэйгээ ярьж байгаа байхгүй. Харин тийм байна тий. Дараа нь гэхдээ хүүн төрнийг нь сонсоод сандарсныг сонсоод бас жоохон яг тэр анги дээр нөгөө нэг доксоны гэр бүлд бас юм болдог штэ нөгөө нэг ээж нь хор тавтар байж магадгүй гэдэг нэг юм шинжилгээний хариу авах. За тэр мэр чин дараа нь тэр чинь харин бас аав нь аахгүй бас. Үгүй штэ тэр анги дээр гардаг. Биш юм уу? Биш. Би ингээ хоёр анги дараалж ирсэн гай болдог. Тэрний чин аав нь нөгөө нэг уушин газар суудсан те. Бас ингээд орилоод ойлж яадаг те. Тий тэр чин адилхан штэ бас те. Болохгүй байж. Ямар хаашаа. Бити би задлаа тэгээ. Бити одоо спойлер хийгээд таа. За ядамсрын туяа ихчин комент орж ирж байна. Супер төгс хүн гэж нэрээ үгүй те. Манай нөхөр өндрөөс айдаг. Гэтэл би экстрим юмд дуртай. Тэрэлжийн тийшээ байдаг өндөрт байдаг шатаар алхаж байхад манай хүн доороос юу гэж загнаж орилж байсан гэж. Тэнэг хүн хурдан буухаажээ юундаа инээгээд байгаа амиасаа өөдс юм уу тэнэг юм чи стонера буугаа тэр би бас жоохон өндөрөөс айдсан шүү дээ. Уг нь бол эхнэрийн хувьд тэр чинь супер баатар байх гэдэг шүү дээ. Тий. Тэгсэн яг тэр доор байгаа тэгж орилж байгааг нь харах мөчөд бол бас супер баатарт чигсэндээ чадахгүй байд юм байна гэж бодсон байна. Туяа ихчээ өөй та бас надгаа боломжтой байгаарэ. Энэ одоо хүний зүрх авчих. Тэгээ Нойко бас ингэсэн байна. Баяр жаргалд хандаад reply хийгээд битсэн мэт. Тэгэхээр хоорондоо уншчихгүй юм уу? Яах юм бэ хоорондоо? Мэдээ хүмүүс уншиж чадахгүй шүү дээ. Эфирээр. Үгүй хүмүүс биш баяр жаргалд хандаж ичээд тахчаа. За тийм ээ. Тий. Тийм ээ. Тэгээ өнөөдөр
өнөөдөр бол яг ийм супер баатрын талаар бүхнийг чадагчийн За супер баатар яах вэ? Ингээд дууслаа ингээд амралт эхэллээ. Одоо харин радиогийн бас нэг супер баатар маань амрах гээд явах гэж байна. Тэгээд энэ хүний бодол санаа айлгүй чи. Манай Эрко болохоор явцсан байна. Яана. аяллыг одоо хөвсгөл рүү аялах гэж байгаа юм. Хөвсгөл рүү явна. Хөвсгөл рүү аялах гад ер нь аяллахаа нэлээн одоо нэг төлөвлөгөө бэлтгэл бүх юмыг бүр нарийн деталь бүр ингээд гаргаж байгаа хөөхтэй. Одоо нэгсэндээ нэг нэлээн том юу болгож штэ. Төсөл хөтөлбөр Төсөл болгосоо. Тий. Тэгээ би болохоор бас нэг зүгээр гинт байжснаа. Өнөөдөр одоо байжсан үдээс ш яг хөвсгөл явахгүй шууд явчих. Манай гэр бүл чинь тийм вайбнд орцсон. Ямар ч төлөвлөгөөгүй гараад тархдаг. Тэгээ харин супер баатартаа 100% итгэж байгаагийн илрэл дагаад байгаа байхгүй юу? Тэрнээс Гочрог юм бодсон байгаа хөх гэж бодож байгаа тий. Михаил нэг бодол би гэдэг шиг тий. Аавд нэг бодол байна гэж гараад машины явж замдаа бодно шүү дээ. Замдаа Яа тийм блэ хэзгээд. Тэгээ яг энэ киног бас нэг энэ ангийг үзэж хахад тэгээ та хоёрын ярианаа сонсоод сонсогчдын ярианаа сонсоод надад бодогдож байгаа зүйл өчтөр нэг харсан мэдээнээс ингээд орж ирж байна л та. Тэрний үгээр аав ээжтэйгээ хамт үтлэн гэдэг бас их гоё юм аа. Гоё хувь зохиол юм аа гэж бодсон. Аав мэдээж нөгөө нэг залуу байхад нь аав ээж нь байхгүй болчих юм бол жаргалтай болсон үедээ нэг аятайхан болсон үед аав ээжтэй бас ийм байгаагаа харуулж байсан юмсан ингэч байсан гэдэг харамсал төрөн штэ. Гэтэл өчигдөр яг нэг жишээ нь юу вэ гэхээр бидний маш сайн мэдэх 20 дугаар зууны манлай сайхан эмэгтэй нэрт жүжигчин Хөдөлмөрийн Баатар цогцолмааг бай 102 насыг насалсан байхгүй юу? Өчигдөр 102 насныхын төрсөн өдөр болсон гэсэн. Тэгээ тэр үед надад юу гэж бодогдсон бэ гэхээр охин сувд нь бидний хувьд одоо настай хүн байх гэдэг нь штэ. Эмээ гэж бодож байгаа хүн байхад сувдгаа тий. Гэтэл хүүхдүүд нь өөрөө хачин тэгж бодож байгаа штэ. Эмээ гэж бодож байхад эмээ нь өөрийнх нь ээжтэй өтлөөд явж байгаа байхгүй юу? Аас гоё. Энэ мэдрэмжийг сонсоод энэ мэдрэмжийг хараад тэгээ ийм гайхамшигтай эмэгтэйчүүд ингээд ээжтэйгээ хамтдаа өтөлж явж байгаа. Яг энэ мөчийг би зөв өчтөр 102 насны төрсөн өдөр нь гэж бодонгууд надад хамгийн түрүүнд бодогдсон зүйл нь энэ л байсан. Ээжтэйгээ хамт өтлөх ямар сайхан юм бэ? Ямар сайхан хувь зохиол вэ гэж бодогдож байгаа байхгүй юу? Тэгэд ер нь аав ээж хоёрыгаа хажууд нь байхад нь хайртай хүмүүсээ хажууд нь байхад нь чин сэтгэлийн үгсээ алдалгүй харамсалгүй хэлж яах нь их чухал юм шиг байгаа. Манай Нойко ч гэсэн хэлжсэн шүү дээ. Ээжийнхэн дэргэд хэлж чадахгүй байсан. Одоо харин харамсах үү гэж бодоод би ойр ойрхон хэлдэг болсон гэжсэн. Тэгвэл яг ийм харамслыг төрүүлэхгүй тулд өдөр болгон хайртай хүмүүстэй хайртай шүү баярлалаа гэдэг үгийг аль болох тухайн үед нь хэлж яах хэрэгтэй юм шиг байгаа. Баярлалаа хайртай гэдэг үг чинь үг үн цэнэгүй болно гэж байдаг байхгүй юу? Тэгээ би энийг байнга л хэлдэг те. Үг үн цэнэгүй болд юм аа. Үг хүчтэй ч гэсэндээ үн цэнэгүй болох үг гэж байдیں۔ Тэр үе нь юу вэ гэхээр хизээ нэгэн цагт нилээн хойно өнгөрсөн тэр үед ингэжсэн шүү хайртай шүү өнөөрэ тэгжсэн шүү уучлаарай гэдэг бол уучлаарай үнгүү болсон байд юм аа. Энэ үг чинь тухайн үедээ л үн цэнтэй байдаг болохоос ш хожим нь бол үнгүү болсон байдаг шүү. Үн цэнтэй үед нь үн цэнтэй үгсийг эрхэм хүмүүстэй хэлж агаарэ. Тэр хүмүүсийг алдахгүй, тэр хүмүүсээс холдохгүй, тэр хүмүүс миний хувьд эрхэм л гэж бодож байгаа бол тэрнээс ш зүгээр өнгөрөд хажуугаар өнгөрж байгаа хүнд бол дахин уучлаарай. Өө нэр баярлалаа хайртай шүүгээ хэлээд тахгүй шүү дээ. Тийм учраас чухал хүн л гэж бодож байгаа бол эдгээр үгсийг хэлж агаарай л гэж дахин хэлмээр байна. Тий, тэгээ яг одоо ингэж байгаа шүү дээ. Би нөгөө яагаад ингэж арай өөр өнцгөөс ингээ гаргаад яриад байгаагаа сая зүгээр эргцүүлээ бодлоо л да. Яг одоо бид гур бол шал өөр одоо юу гэдгийг одоо заяа витэрийн хувьд бол би болонгод нөгөө бүр эрттэй бүр жоохон байхасаа л нөгөө ээж мэжгээ алдцсан те. Ер нь ингээл яг би дагаал ингээл явсан хүн. Тэгэнгүүт яг би яг ямар өнцгөөс хараад байгаа вэ гэхээр одоо тэрэндээш тэр юм уу те. Одоо хүүхдүүдтэй нэг бүхнийг чадагч би төгс биш гэдгийг илүү их төлхөө ойлгуулах гэж хичээгээд байгаа юм байна гэдгээр нь харж байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт би ингээ хөгшөрсөн ч те хизээч нөө хүүхдүүдтэй ингээ тэр болохгүй. Хүүхдүүдээс юм аавн энэ тэрэ гэсэн тийм байхгүйгээр ингээд айгу тийм хандлагатай болчиход байгаа байхгүй. Тэгээд ердөө бид нар бол хизээний цагт явнаа. Тэгнь. Магадгүй тэнд цуг уулзах газар ч байж болохыг тийм үстэй. Тэгэхээр хүүхдүүдтэй яг нэг үлдэнэ гэдгийг ойлгуулад ирээдүйд одоо ямар хүн байх тал дээр нь л илүү өөрөөрөө дамжуулан харуулахыг хичээгээд идэг л гэсэн санаа واخхой. Би бол бүхнийг чадагч бишээ. Аав нь заримдаа хүчтэй байгаад байдаг. Тэр хүчтэй байгаад байдаг нь надаас өөрөөс нь биш шүү гэдгийг ойлгуулж өгöd байдаг. Аав нь даруй байх үедээ илүү их ном унших үедээ те бусдыг уучлах үедээ бусдад эвтэй байх үедээ бусдад өгөх үедээ аав нь хүчтэй байгаад байдаг. Тэрнээс аавынх нь ааваас нь гарч байгаа тэр бүх хүч
Яг аавынх нь өөрийнх нь биш шүү. Аав нь хэрвээ яг өөрийнхөө байсан бол те алиужаа тийм тэнэг зантай те ингээд бас буруу явах байсан шүү гэдгийг ер нь бол их ойлгуулж өгөхийг хичээдэг дээ. Гэж л харагдаа. Би гэхдээ очроотой ч гэсэндээ яг санал нэг байгаа. Ер нь бол би ч гэсэндээ бас боддог л байсан шүү дээ. Ээжигээ ядарч байгаагаа хилээсээ өвдөж байгаагаа хилээсээ л гэж боддог байсан шүү дээ. Аав ээжигээ ялгаагүй л тэгж бодож байгаа. Гэтэл яг тэр зүйл нь ингээл хуримтлагдаад зүйлдээ айгүй хэцүү болоод ирэхээр чин хүүхдэд хүртэл айгүй тийм сэтгэлийн шаналлалтай болдог байхгүй. Тийм учраас хэцүү байгаагаа банк хилээдэ гэсэн үг биш байхгүй тий. Банк хилээд байх биш. Харин хүн ч гэсэндээ ядардаг, аав нь ч гэсэндээ заримдаа уйлдаг. Уйлахад зүгээр шүү. Биднийг нөгөө баг байхад эрэгтэй хүн уйлдгүү гэдэг ингээд л үсгдэг байсан шүү дээ. Эр хүн уйлдгүү энэ чимээгүй дугай гэж тэгдэг байсан бол одоо бол эр хүн ч гэсэндээ хаяа уйлж болдсон шүү гэдэг мэдрэмжийг аав нүгүүд байгаа л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ нь бол тийм амар нэг зовоод ахаар зүйл биш гэж би бодоод байдсан шүү дээ. Манай нөхөр ч гэсэндээ ядраад байгаагаа хүүхдүүдтэй хэлж байгаасай жаргалтай байгаагаа аавд нь өнөөдөр гоё юм тохиолдсон гэдгийг хүртэл хуваалцаж байгаасай л гэж хүсдэг. Тэгэхээр хүүхдүүд ч гэсэндээ тиймэрхүү зүйлийг аав ээжээсээ чин сэтгэлээсээ хүсдэг байх. Аав ээж нь ч гэсэндээ хүүхдүүдтэй тийм хайрыг бас харуулж агаарай, үлгэрлэж агаарай. Ингэснээр хүүхэд маань ч гэсэндээ өөрөө өөрийнх нь сэтгэлийг илэрхийлдэг болох байхаа. Ингээд өнөөдрийн дурсамж 1988 болон маань энд хүрээд жаргаж байна. Бидэнтэй хамтдаа байж дэлхийн өнцөг булан бүрээс Монгол улсынхаа өнцөг булан бүрээс нэгдсэн, сэтгэлээ хуваалцсан, уйлсан, инээсэн бүх сонсогчдод баярлалаа. Баярлалаа та. Радиогийн 1-р студид маргааш амралтаа авах гэж байгаа Эрка, маргааш ажлаа үргэлжлүүлж хийх гэж байгаа. Очроо заяа, мис 3. Та 3 минь хайрлах. Маргаашийн яг энэ цагтаа эргээд уулзлаа. Түр баяртай. Ингээд хамтдаа авираа хэлцгээе. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Улаанбаатарын өглөө шавн нэвтрүүлэг. За энд хүрээд өнөөдрийн дурсамжийг дуусгая. Гэхдээ та бидний дурсамж дуусаагүй. Дурсамж 1988. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио